гэж итгэнэ стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. Oh yeah, за сайн байцгаана уу? Битгий сонс подкаст 131 залуусаа. За эргээ ирлээ. Хэдүүлээ яагаад подкаст хийхгүй байна? Зөвөр өөртөөсөө. Энэ юу болоод байгаа? Ичи. Харин жоохон давтамж муу байна те. Тийм дээ. Тийм тэгээд сулраад. Харин одоо нэг яг нэг хосоод нэг ихэндээ сайн бүр яг машин дээр байж байгаа гэж сүүл рүүгээ 7 ногт 2 алба юм шиг ял юм шиг. За тэр нь цааш юм. Гэхдээ яг бас гоё байна те. Одоо зочингуу нэг дугаар явъя те. Тэгээд Үцэгчд. Бодон дээрээ суусан. Чи эртэл хийж лээ те. Манай нэвтрүүлгийн нэр хар бал. Хар. Яг нэг яван дээр суулгацсан те. Яг ашиг. За тэгээ сайн байцгаана уу манайхаа шинэ оны мэнд шинэ оноос таж хийгээгүй л үдүүлээ. Бараг хийгээгүй шүү дээ. Хийсэн бах уу? Хийгээгүй юм байна уу? Хийсэн шүү дээ юу лээ. Хийсэн зоцсон харваач ахтай. Тийм болдоотор ахс те. Тийм. Тэгээд тэрнээс хойш бол бас яг подкаст бас хийсэнгүү те. Манайхан сайн сууцгааж ийн 21 он те. Гэхдээ яг бид нар хийхгүй байгаа шалтгаан бас яг аль төрөл бас нэлээд их байна л та. Тийм. Та хэдийн хувьд одоо ямар байна те? Төөзөнд. За манай Бадралын сэтгэл зүйч подкаст тэр явж байна. Сэтгэл зүйч подкаст уу одоо буцаад гайгүй сэргэж байгаа юм болов. Нэг хэсэг бас жоохон мяа санагдсан. Өөрөө хийж байгаа юм даа жоохон. Сэтгэл зүйч подкастын сэтгэл зүйн жоохон онсон байсан. Тийм, дутуу санагдсан. Тэгээд одоо л гайгүй. Тэгээд манчин бол ялч нэг юм олон юмд ингээд салгардаад байгаа юм. Би махуудын ажлын хийгээд байхгүй ч гэсэн нэг сэтгэл зүйч подкастыг яг ингэж би бол хийхгүй бол яг одоо битгий сонсч юм одоо ингээд тогтцсон те эсвэл ингээд юм туршлагатай хүмүүс байхгүй. Би л болчих юм бол тэр зүйл шууд зогсох гээд байгаа. Тэгэхээр яалтчгүй энэ дээр бол нэг жоох хүүхд таламжилж байгаа юм шиг хийж байгаа юм. Тэгээ нэг Discord дээр сэтгэл зүйч workshop гээд анхандаа нөгөө сэтгэл зүйч подкаст хийх гээд тэгээ нөгөө хостуудаа жоохон бэлтжиж ярихгүй бол өөртөө жоохон мяа юм яриад байл тэнэг үстэй. Тэгээд нөгөө туршлагатай сэтгэл зүйч нэртэй цуглараад ингээд онлайнаар ингээд хичээл хийдэг гэсэн байхгүй юу? Тэг юм яриулдаг гэж байгаа. Тэгэд энэ яриа ер нь яг сэтгэл судлалын оюутнууд сонсон бол ч маш хэрэгтэй яриа боллоо да гэж дуулцлагын дараа ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгэд гурвалхны хооронд яриад өнгөрч байгаа жоохон харамсалтай юм да гэд. Тэнгүүдээ шууд тэрийгэ Discord руу оруулаад найз нөхдөд өрдөг болгонгуудаа сүлдээ шууд сэтгэл судлалын тэнхмүүдээр шууд татчих эхлээд. Оо за. Тэнгүүд одоо нэг 400 гаруй гишүүнтэй 500 болох гэдэг шүү. Тэг ихэндээ бол нэг 300-аад сэтгэл зүйчэд цугларсан дан сэтгэл зүйчтэй. 300-аад сэтгэл зүйчтэй. Тийм тэгээд одоо сэтгэл судлалын үндэсний төрийн захирал үр цайх их ч юм уу те эсвэл яг нөр Роршахын тест гэж байдаг байхгүй. Роршахаар ер нь яг licensed мэрэгсэн мэрэгчлэн Монголд нэг 2 3 байгаа. Тэрний нэг нь яг анх Роршахаараа. Тэр Роршахын бэхэн толбны тест гэдэг нэг юм. Нөгөө нэг тийм. Тэр нэг хар юу харж ийн гэдэг тийм. Тэг яг юу харж байгаагаар нэг хүнийг оншилдаг тийм тест байдаг шүү дээ. Тэр ихчээр хандаа ихч мэгчээр ч юм уу ингээл яг мэрэгжлийн хүмүүсээр ингээд одоо амар туршлагатай community-тэй хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр ингэж workshop хийлгээд тэг одоо сүүлдээ бүр явж өгсөн. Энд чинь яг Discord бол амар хөгждөг тийм амар потенциалтай юм байт юм ба шүү. Та Discord-ийнхаа тэр юг ингэж бичлэг болгож гаргаж байгаа юу? Тийм ер нь бол одоо тийм сэтгэл зүйч контентс гэж болох хэрэгтэй байна гэж бодоод би тэд бүр яг санал нэгтцсэн маа. Одоо тэн дээр ингээд сэтгэл зүйн үүднээс кино анализ хийж байгаа. Хүний загтал бичгийн анализ хийж байгаа. Тэгээ яг нь яг мэрэгжлийн юм болохоор яг ийм юмнууд одоо би хүний онолууд гэдэг хичээл self identity гэдэг хүмүүсийн долчин багш одоо эхлүүлж байгаа гэл ийм байдлаар аягүй явчихж байгаа байхгүй. Тэгээ энэний потенциал бол янз юм бэлээ. Тэгээд яг анх энэ дээр бас яг сая нэг хэсэг ерөөсөө үйлчлүүлэгчд шинээр авахгүй баахан бус ажлуудаа үл хайхраад тэрэн дээр баахан зарцуулсан. Тэгээд хэд хоногийн өмнө 2 менежертэй болсон дотроо. Тэгмүүд одоо би бүх юмд оролцох шаардлагагүйгээр айгүй айтайхан байна. Тэгээд яг олон юм цалгардна гэдэг чинь өстэй яг амар ядард юм биш үү те. Нэг тийм сул цаг байгаад байгаа ч гэсэн тэр сул цаг айл болох амарч өнгөрөөмөр санагдаад тэгэхгүй бол бүр ингээд яг халширах гэдэг байхгүй эсвэл бүр нэг юм зогсоо зайгүй харин нэг юмнаас нөгөө юм руу яваа тий. Тэгэл яг таскуудаа бичих юм бол бүр дийлдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэгэл за сүултээ одоо ингээд хуваарлж эхэлж байгаа тий. Нэг хүний юунаас халиад явчлаа л да тий. Нэг хүний хийж чадах юунаас тий. Тэгэхээр гоё одоо юуны зохион байгуулалт зохион менежерүүд тий. Тийм ер нь бол айгүй олон цолуудтай байхгүй. Одоо Guardian-ууд гэж цол. Ер нь Discord-ийн онцлог нь болохоор өөртөө цолоо зохиодог. Тэг Guardian-ууд гэдэг нь болохоор ингээд хүмүүсийг ингээд орклонгууд нь тийм ер нь бол хамгаална тийм ингээд одоо кик баарны хамгаалагч тийм ер нь баунсрууд байхгүй. Зөв. Тэгээд одоо архитектууд гэдэг дизайныг гаргадаг хүмүүс ингээд байж ин гэх мэтэр ингээд яг хин юу гэж тэрийг нь яг тэр чиглэлийн нөгөө явчихаар
айгуу тийм явдсан байна. Discord гэхдээ амар хөгжиж ах шиг байна тий. Тийм. Би бас яг бүрэн ашиглаж үзээгүй л байна. Яг юу ч гэсэн тийм Discord-ны ярилцлагын юунд нэвтрүүлэгт орж ирсэн. Тийм нөө. Тийм. Тэгээд бас гоё юм лээ. Зөндөө олон залуучууд сонсч илээ. Тэгээд эхэндээ нөгөө дан ер нь тоглоом тоглодог хүмүүсийн юм юу байж байгаад платформ байж байгаа. Одоо сүүл рүүгээ бүр ингээд өссөн одоо юугаараа контентээр ач гэдэг юм уу. Тийм. Өссөн чиглэлээрээ явдаг болсон. Логон ч гэсэн яг нөгөө нэг юм консольны гар байгаас тэ. Би тэр нэг дуран муран гэж бодоод идэгсэн шүү дээ. Тэгж бас харагдаж болох юм. Тэр болохоор нэг юм гар واخхой консольны гар. Яг тийм тоглоомын зориулттай ихснээс үлдээ ингээд форм рор шахын тестэнд унчлаа тэг. Joystick рүү нэг тийм байсан. Тэг энэ ах гоо. Ангаргаар юу байна даа гэж. Надаар 50 дөө надад нэг олон ажил олоо та. Гэртээ амраал идээл. Амрах цаг чинь блэс шүү. Тий тэгээд амарч байгаа дээр гимшихгүйгээр амрах гэж чадахгүй л байна. Авахгүй л энэ гарууд. Яг хүссэн ажилд орж барилгын компани шүү. Барилга. Яг барилга ер нь одоо тэгээд явж зогссон байгаа хүмүүс. Явж байгаа. Гэтэ ер нь бол нэг жоохон доголн л байгаа тийм л та. Барилгач. Чамтай одоо яг ингэ сонсож байгаа тийм ажил олгож болохыг хүсвэл яаж холбогдох вэ? Би нэг өөрөө хүссэн ажил хиймээр байгаа юм л та. Тэр нь яг хөгжих л ажил хиймээр байна. Тийм шүү дээ. Тэгэхгүй нэг юм нөгөө баарны буг гэдэг юу лээ? Тийм юуны бааны тавилга гэдэг шиг лөө. Хөгжихгүй тийм зэвэрдэг ажил иймэргүй байгаамаа. Тэг зэвэрдэг ажлууд орох боломж нь гарч ирээд. Чамд ингээ ганцаараа ч гэсэн яг хөгжих тийм юу байхгүй мó. Одоо тийм ажил уу? Одоо өөрийгөө хөгжүүлэхээр тийм өөрөө тийм ажил хийж би барилгал барьмаар. Гоё. Барилга сурмаар гэх юм уу? Супер вершн гоо тэгэл барьсамаар шүү дээ. Сурах масар их байгаа болохоор тэгэл өөр юм бодохгүй л байна. Зөв. Манч бас энэ жилээс яг нөө барилгын ажил руугаа бас орж байгаа. Гоё шүү. Ямар барилга? Ер нь бол залуучууд зориулсан. Залуу гэр бүлүүд зориулсан тийм. Миний орон сууцтай хаус одоо байшин байгаа. Тийм манайх одоо юм гоё зураг төслийн тийм компани болж байгаа. Баяр хүргэе. Тийм. Хэзээс компани байгуулсан байгаа? Тийм байгуулагдаж байгаа. Тэгээд яг ер нь бол яг бүтээгдэхүүнээ л хөгжүүлээд байгаа л да яг байшингаа. Вау. Тийм. Тэгэхээр бас ууг нь бол зүгээр яг бас яг би ингэж бодоод байсан байхгүй барилга барихын тулд одоо гэл амар хэцүү санагдал те нэг юм. Тэгээ хаанаас нэхлэхээ мэдэхгүй ч юм уу. Тэгээ санагдаад байдаг гэсэн. Тэгээд энийг бол яг одоо нөгөө хийж сурсан контент одоо сурж байгаа те одоо энэ контентын зарчмаар явуулвал бас боломжтой юм шиг санагцсан. Продюсерийн зарчмаар. Продюсер. Зарчим нь ямар? Төслийн менежер тийм. Төслийн менежер одоо нөгөө за эхлээд юу баримаар ямар одоо эцсийн бүтээгдэхүүнээ тодорхойлоо тий. За ийм баримаар байна. За ингээд иймэрхүү материал хэрэгтэй. Энэ материалыг одоо бас яах одоо барих хүн хүч хэрэгтэй. Тэгээд одоо энийг одоо хөдөлгөх санхүүжилт хэрэгтэй. Тэгээ энийгээ цааш нь зах зээлд бид одоо ингээд танилцахын тулд юу хэрэгтэй. Одоо сурталчлах хэрэгтэй. Гэт тэгээд хараад үзэнгүүт яг контенттай адилхан зарчим байгаа байхгүй. Ер нь бол төсөл гэдэг утгаараа. Тэгэнгүүт бас арай ойлгомжтой болж эхэлж байгаа юм. Тэгээд эхлээд ер нь бол эцсийн бүтээгдэхүүн яг тэр одоо хүсэж байгаа юугаа одоо яг зургийг гаргаж байгаа. Тийм тэгээ тийм судалгаа юу явж байна л да. Тэгээ инженерийн шийдлүүд тэгээ яаж бас эрчим хүчний хэмнэлттэй байлгах уу энэ төргээд бас гой хим сурж जैन тэгээд. Тэгээ ангараг бас хамтралтай хөш юм юм дээр ажиллаж. Би одоогор бэлэн бодлого л байгаа л та. Хизээ барихад би яг хууч яг ийм зүйлч ажил. Би яг ийм ажил хийдгийсэн байхгүй юу? Яг төслийн менежер бол яг хамгийн амар гоё ажил заяа. Надад юу хэрэгтэй гэхээр захиалагч хэрэгтэй. Захиалагч ингээд манай компанид манай нөгөө найз болохоор зураг амар сайн зурдаг. Зураг манайхаар зураг зуруулсан заяа. Тэг үзтгэлээ хийх юм бол зургийн үнийг ингээд амар хэмдрүүлдэг байхгүй юу? Тэнгууд нэг рендер зураг ингээд гарцсан заяа. Ерхий палаан гарцсан. Загвар дизайн бүх юм гарчлаа гэсэн үг байхгүй юу? Яг тэрийг надад өгдөг байхгүй юу? Файлаар нь. Тэнгууд би тэрэн дээр шууд одоо нийт орох материалын ингээд томьёо моментыг янз юм ашиглана шүү дээ. Тэг бүх тооцоог нь гаргачихна. Тэр нэмээ өртөг шингэсэн байна. Тэгээд нөгөө энэ мөнгө өөрөөр эцсийн үнийн задаргаатай
Энэ мөнгөөр энэ ажил. Материалын дээр бас юм шингээчихэж байгаа юм уу те? Тэр чинь урсгал одоо янз янзын зардал зөндөө юм байгаа шүү дээ. Нааш дээш доошоо. Тэгээ бас ашиг мен тэрийг ерөөхдөө ингээд тэг баланслаад яг дээшээ жоохон гаргаад ингээд танилцуулна. Тэгээ нөгөө хүн чинь нөгөө зураг манайхаар зургуулж штэ. Тэгвэл бас нэг 3 4 газар бас ингээд давхар зураг өөрийнх нь зургуудыг шидээд үнийн санал авдаг байхгүй. Тэгээ хямдханыг сонгохгүй үнтэйг сонгохгүй ер нь ингээл чинь бас ингээд голоор сонгодог байхгүй юу? Тэгэнгუთ тэн дээр би санхүү ингээд гаргацсан маа штэ. Тэнгуудаа мөнгө нь шууд ингээд анхны санхүүжилтанд ороод ирэнгуут нь шууд тэрийн нэвт ингээд нөгөө нэг яаж хийх нэг зургийг ингээд хараад ойлгомжтой юм чинь яаж хийх юм чинь бүх ингээд нарийн айлын зургуудын сурдаг байхгүй ингээд. Тэгэхээр тэрийг ингээд ирэхэд нь бүгдийг зурчаад бүгдийг тастаа дахиж ингээд бүр миллиметргүй томруулаад тэний хүмүүст ойлгомжтойгоор зураад ингээд тийм тэг ингээд нөгөө ажлын хүмүүс рүүгээ яриад ийм ажил байна файлаар явуулчих юм болж хийх үний санал өгөх мөгөөл нааш цаашаа ингээд уцаар 100 ярина шүү дээ. Тэгэл захлааных нь руу нэг ярина, бэлтаараа нэг ярина, гипсных нь руу нэг ярина, заслынх нь руу нэг ярина. Бүгд нь ярина тус нь яриад хэзээ тэдний хооронд тэгэл хооронд нь газ гоё өрөөл. Тэг ажид эхлэхэд шууд нураалтаар эхлээл. Хэдэн тэгэл одоо машин хүртэл дуудаж хог ачих. Явуулах машин хүртэл би өөрөө л ганцаараа л тэг нэг жидгэн цөөхөн хэдэн багцтай тэгэл дан багцтай хүмүүс дуудаал тэгэл тэг бүх ажлыг шууд дуусгадаг байхгүй юу. Тэгэхээр амар гоё ажил. Тэгэхээр яг амар гоё ингээл дээр доор нь ингээл чигтгэл ингээл менеж хийгээл амар асуудал гарангууд нэг асуудал гарангууд ордногоо ажлууд чинь бүгд ингээд дан улаан заарч байгаа юм чинь. Амар хурдан шийдэхгүй бол тэрийг алдагдал гарна угаасаа тэгээд тэрийг яг яаж шийдэх хүмүүс өглөө ингээл ажил явдал гарчлаа гэж ирж мэрэхгүй бодонгууд байгаа асуудлууд барилгынханд их айгүй ажил явдал гардаг айгүй цалин тавьсны дараа ингээд хамаат нь асуураа шааш. Тэгээд хамгийн сүүлд нь өөрөө ингээл бүгдийн ингээ шал мал ингээл өөрөө ингээл арчаал ингээл завсан мавсын цаас нутгаар ингээл сэргэж мэлж байгаа ингээл дуусгаал ингээл өөрөө бас утгалцгаа тий. Үгүй тэр чинь өөрөө л утгалтж ийж дуусна. Тэгээд яг гоо ингээд өчнөө хүүхдүүд ингээд авчинцсэндээ ингээд бас ингээд тийм яг янз бүрийн юм хийлгэх гэж хүүхдүүд аав штэ. Тэгээд юм одоо хийлж чамд тийч чинь ингээд самжихгүй штэ. Тэгэл цагаал давхар өөрөө л ингээд яахгүй бол боломжоор ингээд юм уу зөөрөө дунд нь орол зөөж мөгөөл яахгүй. Тэг бас хүн өөрөө ингээд дотор нь ингээд үдлэглэхгүй бас өөрөө өглөө эрт ихгүй ээж хүмүүсийг эртэргээд идэгтэй адилхан байхгүй. Shit. Ер нь шүү мань байшин бариулмаар амархан штэ. Мань чи гол нь газар мөнгө хоёроо олчих. Газар хаалгач чамд хэрэгтэй. Газар нь мөнгө нь байна гэж. Тий. Ядраа тэгэхээр зургийг нь одоо гаргаж байгаа. Ерөнхийдөө зургийг нь гаргах чинь тэгээд нөө инженерийн тэр нэг нарийн ширээ юмнууд штэ. Тэр юмнуудыг удахгүй гаргаад тэгээд ер нь гайгүй газар хэсгээр л шууд эхлэх гээд байгаа байхгүй. Чи нэг төслийн менежертэй л болчих. Тэгээд болоо. Харин чи болчихлоо. Би байшаа барьж үзээгүй шүү дээ. Барьж үзэлтэй. Мэн ч гэсэн барьж үзэх шүү дээ. Би интерьерийн хүн. Мэн ч гэсэн анх комеди хийж үзсэн. Би харин одоо барьж сурахын тулд би бол тавилгыг бол ингээд ямар ч талаас нь ингээд сурчиж байгаа байхгүй юу. Тэгээд хийж ч үзэж байгаа. Интерьерийг гэсэн тэг бүх ингээд обоогоо наагаад завсаа татаад ингээд бүх юма процессо нэг хүртэл хийж үзчихээ. Тэ ингээд бас ингээд хооронд нь ингээд хэвдүүлээд төслийн менежерийгээд том компаниуд шаардлага хангаа явж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яаж барихын би бас заавал сурмаар байна. Тэгээ араас нь явж байгаа. Тэгээд өөрөө ороод би чинь нэг юу штэ. Шинко, Митко. Нэг тим хүн хоёрт туршлага байхгүй. Тэгээд сурнаал гэсэн хүсэл эрмэлзэлтэй яваад байгаа гэсэн үг. Яг миний бодлоор бол яг чи болохоор яг заавалчгүй тэр нэг юм шатаар алах гэдэг юм шиг санагдаад байна л да. Яг нэг энэ шатаар л гарна гэж бодоод байгаа байхгүй. Одоо мань ч болохоор ингэ цаашин ингээд юм барилгын бос хүн штэ тий. Тэнгүүт би болохоор зөвөр өөр өнцгөөс орж ирээд зүгээр нэг юм хялбар юм залхуу байдлаар хараад байгаа байхгүй юу. За энийг яаж явах вэ? Заавалчгүй би олон давхар байшин барихгүй те. Гоё нэг юм хоёр давхар л байшин барья. Одоо тэгээ тэнгүүд тэрийг одоо яаж ярих вэ? За гэж яг ер нь бол нэг юм хялбарчлах байдлаар гэхдээ чанартай мэдээж хийн. Тэгээ өмнөх нөгөө нэг салбарын алдаануудыг давтахгүйгээр тэг яаж хийх вэ гэдэг тийм юугаар харангуут ингээ шинээр баг бүрдүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд нөгөө одоо энэ шинэ арга барилаар ажиллах те. Энийг заавалчгүй ингэж жиж сурдаг гэдэг мэн болохоор тийм биш. Би бол зүгээр ингээл жижигэр ч гэсэн ингээл хийгээл ерөнхий зарчмын нэг сурчмаар байгаа байхгүй. Тэгээд зарчмын бол ихтэй би бол ойлгоод байгаа. Яг контентн дээр бол яг тийм байдаг байхгүй. За ийм юу гаргамаар байна те. Тэдэн эпизодтой тийм одоо урттай тийм контент гаргамаар байна. Тэднийхээ санхүүжилт олно. Одоо тийм хүмүүсээ санхүүжилт олно. Энийг жүжигчтэнд энэ байх болно. Одоо камера production crew энэ байх болно. Одоо ингээд бүх хүмүүстэйгээ мөнгө юугаа тохироод тэгээ найруулагч нь энэ гээд тэгэл хянаал мөнгөний яг цаг дуусаал өгөөл мөнгөний хийгээл тэгэл яг дунднаас яг саяных шиг хотголдох юм байна те монтаж нэр.
Яг адилхан. Яг байшин барих юу нь яг адилхан. Яг бүтээх процесс юм чинь яг адилхан. Тийм. Тэгэхээр яг зүгээр тиймэрхүү юм дээр чи яг ажлыг гэвэл мань харин тийм хийх гээд байгаа байхгүй. Зүгээр подкаст нэр ажиллаа ярьж байгаа юм тийм. Тийм. Үнэхээр өөр юм билээ орооч. Харин тэгэд ядчил маань чамд итгэж шүү дээ. Би 100 айлын би чадна ах ороод. Яг дараа нь зүгээр л яг дараа нь сайн яасан дээр авах. Харин тийм. Тэгээд яг энэ жилээс бас тиймэрхүү юмнууд бас гоё хийж байна тий. Хоёул уусаа яг өнөөдөр за биш өнөөдөр мөнгө ч вэ биш ч вэ хамаагүй гэхдээ ирээдүйд угаасаа л хоёр талаас уулзаж нэг салбарт байх юм бол. Тийм шүү дээ. Тэгэхээр бол би бол одоогоор бол туршлагаа хоримтлуулж хагаад илүү чийч тэр бийж тэр олон алдаад илүү сайжсныхаа дараа уулзсан илүү үр дүнтэй ажил. Чи өөрийн компанитай болмоор байгаа юм уу? Үгүй. Одоогоор бол би одоогоор маш сайн суралцахын араас л явах хэрэгтэй гэж бодчих. Тэгвэл чи ментагаа агшаа тий. Ментагаа сурлах. Тэгэх юм бол чи маш их юм сурна гэж байна. Би чамцаа нэгэж тий. Хоёулаа хамт сураа явна гэж байна. Яг хоёр мэдхгүй байгээ зүгээр юм руу орсон. Гэж тий. Google дээр шаа. Тэгээ нэг хүүхдтэйгээ хамт өсдөг шиг л тийм бол. Гоё л таа тий. Харин тэг. Манай комеди бол бас одоо манай үзэгчд мэдж байгаа. Манай комеди бол одоохондоо бол зогссон байгаа. Тэгээ одоо нэг ковид мовид гэдэг хамаагүй бас яаж болохгүй. Тэгээд яг би нэг юм ойлгохгүй. Яг ойлгохгүй ч гэсэн ойлгож байгаа л да. Ягаад гэдгийг. Гэтэ ойлгохгүй байгаа нь болохоор одоо ресторануудыг нээсэн те. Пабуудыг нээсэн. Тэгээд ингээ хүмүүс ингээ сууж байгаа нэ зарим нь одоо ингээ ширээ алхасаа сууж байгаа. Зарим нь бол ингээл яг тэр ингээл 4 метрчэл сууж байгаа л да. Гэхдээ одоо тэнцэн жишээ тайзан дээр нэг хүн тэр болонд нэг хүн ярьж байхад яг ямар ялгаа байгаа тий. Яг одоо тэрэн дээр жишээ нь ковид яг комеди хийнгүүт ч юм уу эсвэл нэг дуу дуулчингууд л ковид гараад ирдэг ч юм уу тий. Тэгэхээр бас нэг юм юуны хувьд одоо чанарын хувьд яг ямар ялгаа байгаа юм бэ гэдэг бас жоохон тэрийг бол ойлгохгүй. Гэтэ яагаад ойлгож байгаа вэ гэхээр угаасаа л манай шийдвэрүүд юм тэнэг гардаг болохоор тэрийг нь ойлгож байгаа л та. Манайх ч үзүр үйлчлэгэнд ордог тий. Тэрнээс болж байгаа юм болов уу? Тий, үзүр үйлчлэгээ урлаг яг үзүр гэдэгтэй үйлчлэгээг бол зөвшөөрöd байгаа шүү дээ. Тий. Тэгээ урлаг соёлын арга хэмжээнүүдийг ер нь хаагаад байгаа байхгүй. Манайх ч урлаг юм биш шүү дээ, спорт шүү дээ. Манайх ч спортын хаман спорт гэж. Ялцгэл тэрэнд л тийм харин тий. Тэгээ бас амар сонин дүрс бичлэгийг одоо жишээ нь зөвшөөрөхгүй гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм? Юу гэсэн үг? Дүрс бичлэг гэдэг чинь одоо яг юу одоо ингэж гар утсаараа стори хийж болохгүй гэсэн үг юм уу те? Амар сонин тийм нэг юм зүгээр тийм бүдүүлэгтүү тийм заалтууд орцсон бэлээ. Тэгээд манай улсын яг тэгээ хүмүүс одоо ингэж юм хийж бид нар подкаст хийж л шүү дээ. Шийдвэрүүд нь сонин тий. Үнэхээр бас бид талбай дээр нөө идрээ очиод үг хэлсэн шүү дээ. Тэр идрийг үг бол нэрээ бас амар зөрөх рүү орж илэн шүү дээ. Би дараа нь ингээд би яг ярьж хахад нь хажууд нь сонсчихсан байхгүй. Тэг ямар амар хийж байна гэл тухайд хальт бодчиход л гээд фокус чадах гэж. Дараа нь орой гэртээ очиж ганцаар уцаад лайв нээсэн чинь тий лайв нээсэн чинь. Хүн бол бас ууртай. Үнэхээр хоцрох шүү л гэж байна. Амар нэр. Яг жинхэнэ инфлюенсер хүн гэж яг идрийг л хэлнэ гэдэг би тэрийг өөрчлөг үзэл нэрээ. Ойлгосон. Тэр олон хүмүүс ингээд янз янзын лайв хийгээл янз янз юм яриад өстэй. Идрээ бол яг үнэхээр амар гоё хэлсэн. Тэр үзсэн үү? Лайв яг нөө юу хэсгийг үзсэн. Хэсгийг л би бүтэн үзээд. Ойлгосон. Тэг нөгөө ярианы нөгөө нэг яг гол хэлэх санаануудаа аяга тодорхой хэлээ те. Тэгээ шаардлага нь үндэслэлтэй. Тэгээ тийм логиктэй. Няцаахын аргагүй тийм ингээд аргумент тавьчихаар яг тэр чин тэгэл одоо яг арт түмнийг хөдөлгөж байгаа юм л та тийм. Үнээр ойлгомжтой хэлж хэлээд. Яалтчгүй л одоо нөгөө нэг юм юу харагдлаа л та хэдүүлээч зөндөө ярьсан дөө. Тэгэл анх ковид эхэлж байгаа ч гэсэн яг яах гээд байгаа юм бол те. Одоо ингээд үрд карантинтах юм бахтаа гэдэг яг 2 сард иржсэн шүү дээ өнгөрсөн 2 сард. Тэ нөгөө Америкээс ирчээд нэг те. Мажиг гэртээ байж хата. Тэгээ вакцин ирж иж л ер нь окей болох юм байна гэдэг дүгнэлтэнд өрсөн шүү дээ. Тэгээд сүүлдээ нөгөө бүр яг манай одоо энэ яг энэ шийдвэр гаргаж байгаа. Тэгээд яг хэн ирэх мэдлэлтэй байгаа, хинд эргээд хариуцлага тооцох юм, хэн шийдвэрийг гаргаад байгаа гэдэг нь ингээд бүр юм утгагүй ер нь юм яг сүүлд нөгөө хариуцлага толгоогоороо үүрнэ гэдэг манай нөгөө хурандаа одоо хаана юу хийж байгаа, нуугцсан юм уу тэ саягүй сонин тэгээд би одоо ковид тархуул толгоогоороо үүрнэ ч гэх шигтэй одоо тэр яаж толгоогоороо үүрэх вдэ.
Тэгээ байхгүй шүү дээ хаана байгаа юм те. Тэгээ ерөнхий сайд нь ч гэсэн яг амар сонин тийм шоуны огцролт хийж мэгээл те. Тэгэл явж ин да одоо тэгээд шин засгийн газар шин одоо залуу ерөнхий сайд тэргээл бас явж ин тэгээд. Гэтэ яг за тэр яах вэ манайхаа зүгээр тэрэнд ингээд би бол нэг хэсэг сая бүр ингээд тийм юунд орсон бүр ингээд Twitter уншаал одоо энэ Facebook дээр хүмүүсийн энэ уншаал ингээд толгоогоо тиймэр өглөө босоо шууд ингээд Facebook дээр хүмүүсийн зовлон юуг ингээд уншаал те бодлыг ингээд толгороогаа хийгээл тэг яг бодоодсэн зүгээр яг би ер нь өөрийнхөө яг хий гэж бодож байгаа тэр төлөвсөн ажлуудаа ер нь хийж байгаа мó гэж бодсон л таа гэж. Тэгэхгүй нөгөө нэг улс орон одоо хэцүү байна гэж Ганбаатар ингээд талбай дээр үлсэж ийн гэж бодоод яг үндэ би өөрийнхөө ажлыг юусоо явуулахгүй ингээд зүгээр тэ бараг юм зүхтагаад ч юм уу нэг юм мэдээ үзэж одоо тэрүүгээрээ ингэж өөрийнхөө тэр таашаалт авсаад нөө. Тийм бараг нэг юм донтолт ч юм шиг тэ ингээд нэг юм за юу болж байна одоо хин ирүүл орол хийж нэг тэр бол айгүй тийм үр бүтээлгүй цаг тийм нөхцөх тийм юу юм бэл энэ шалтгаан маягийн тэгээд ер нь жоохон болж байгаа. За яг угаасаа ерөнхий сайд хинч байсан хамаагүй миний төлбөрийг бий л хийнэ гэж аах те. Яг одоо яг тийм манай тогийг бас төлөөс усна. Төлөөдөл л те. Ос мосыг. Тийм тэгээд яг тэрийг бол би бол нэг амар яахгүй л бас төлөвлөж байгаа даа нэг амар баярлаад байгаа чинь маалгалтаа гэж. Тэгээд гэтээ ер нь яг одоо миний хийх ажлыг бол бий л хийн те. Тэгээ бид нар л одоо энэ юм урдах юм хөдөлгөн. Юу хийж ин сүлээд өгшөө. Тэгэл ер нь хүмүүстэй л их ярьж ин да. Сүлжээгээ ингээд итгэжүүлээл гэж аах. Сүлжээний бизнес хийх гэдэг. Амгүй. Гөө. Одоо ингээд продюсеруудын сүлжээ өсгмөр байгаа байхгүй. Ер нь үүсчил байна л да. Тэгээд одоо шинэ үеийн продюсерууд гэх юм уу те. Одоо контент хийж юм. Тэгээд би бол ерөөсөө контент бол ерөөсөө дэлхийг аварна гэд одоо итгэж байгаа. Оосо хүмүүсийн зүрхтэй тархинд нь нөлөөлөх тэр одоо агуулгах тэр одоо мессежийг те тэр гоё юмыг одоо яг энэ контентоор дамжуулж одоо энэ шинэ медиагаар дамжуулж хүргэж байгаа болохоор энийг бид нар маш сайн эзэмших хэрэгтэй. Одоо чинь подкаст бол хүмүүст маш их нөлөөлж байна те. Одоо тэгэл харалт менеж чинь тэгэл нэг basement ингээл эхэлжсэн залуучууд одоо тэгэл бас нийгэмд бас хөрх нөлөөтэй л болж тээ. Тэгэхээр энэ бас энэ хий хоосон зүйл бас биш байгаад байгаа юм. Ямар сандал идрээ талбай дээр хүмүүсийг цоглуулж чадчихтэй. Эдгээр хурж чадсан. Тэгэд нөгөө нэг хин Атган Баатар нөгөө нэг Үнэн ба Зөв намын дарга те. Яг нөгөө эхлүүлсэн штэ бас. Нэг халааттай. Жижигхэн залуу гэрч тийм. Бондор. За ер нь тэгээ тийм байна дөө. Тэгээд хувийнхаа ажлуудыг сайн хийцгээе те залуучууд манаас. Яг го тэмцэх үедээ бид нэр тэмцэх хэрэгтэй те. Гэхдээ юу гэдэг нэг тэмцэл гэдэг юм чинь бас нэг юм дотоод тэмцэл байна л та те. Мэ дандаа ингээл нөгөө нэг төр зэсгтэй масгтай ингээл те. Тэмцээд байхгүй. Өөртөө бас тэмцэх хэрэгтэй байхгүй те. Өөрийнхөө тэр нөгөө юу ажлуудыг явуулах хэрэгтэй, бодох хэрэгтэй. Тэгэл ер нь өөрийнхөө ямиг төрүүлээ. Ер нь бие засаг ирээдс гэдэг шиг л тэр дараалал битгий мартаарай гэж тэ өөртөө сануулъя гэж яах вэ? Энд санал. Тэгэл яж ин да. 21 он бол бас гоё жил гэж бодож байна ер нь. 21 те. Одоо 20 гэдсэн шүү дээ. Тэгээ одоо 21 наснд хүн чинь одоо нэг юу юм зарим зөвшөөрлөд нэгддэг. Нээлттэй бол. Гэхдээ ер нь бол ингээ хаалга нэгддэг жил гэж би бол дотроо бэлгшээж байна. Албан ёсоор. Тэгтээ одоо юм болгоно л учиртай юм дөө. Тэгт. Бүх юм хооронд авталтаад байгаа байхгүй. Гэтэ ер нь нааштай бай санагдаж байна та нарт нь улс их ороо. Надад бол бас арай л дээрлээд байгаа юмсаа санагдаад л гэж өдөр өртсөн. Баггүй. Гэхдээ одоо чинь манайд нь штэ яг Америкт очиод бас амар супер амьдрахгүй л байхгүй байсан. Тийм ч одоо байгаа газараа бид нар юм хийж чадахгүй бол тэгэл одоо хаач очиод одоо юу гэдэг юм дээ те. За яг бас үнэхээр тийм юу гэдэг юм боломжийг үүсгэж болно л доо. Одоо очоо те. Гэхдээ бүр тэгж амар том алхам хийхээс өмнө зөв жижиг алхмуудаа сайн хийгээд сурчих хэрэгтэй л гэж бодоод байгаа. Тийм дотоодын төр зөрчлүүдээ тэр ажиллаад. Тэгээд нэг учраа олцсон байгаа юм чил хаачлаа бол та. Жижиг асуудал шийдэж чадахгүй юм ч том асуудал шийдвэрлэв тий.
Тийм шүү дээ. Хөө энэ офшор шүү дээ. Баахан мөнгө орж ирж ийн гэж яриалахын зургтэр өдөр болгон яриад их. Тэр мөнгөийг яан маан гэдэг тэр одоо юу болж тоy сонссноо. Тэр банид төртөлтэй биш одоо тэр хүмүүсийн тэр булаа болохаа юм тэгэл илрээл явах үлгөө тэгээд одоо орж ирэх юм уу? Тэр бол би бол улс төрийн шоу л гэж харж байгаа. Би бас гайхаад юу болоод байгаа. Хинийгээ бариад байгаа юм. Хаяны мөнгө нь орж ирээд байгаа. Их юм маш их хэмжээний мөнгө орж ирж байна л зогтой яриаш. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. За одоо асуудалгүй агш мөнгө өгнө тэр нэг те. Ингээд одоо эргээд орлоо гэнэ. гэх одоо эргээд мөнгө ирж байна гэдэг нэг хаан ч явж байгаа тэр мөнгө нь ирээд одоо айл өрөх болгонд нэг сая төгрөгийг өгнө мөнгө гэж яриа явуудаалын та хоёр гэж. Гэхдээ тэр сая төгрөгийг ямар учиртай сая аваагүй нэр. Ямар учиртай сая төгрөг. Одоо коронагийн үед ажилгүйдлийн энэ төр гээл нийгмийн жоохон балран зарж байгаа. Гэхдээ яг авсан аваагүй гэж хэлэх нь буруу л да. Ер нь авал би бол дуртай л авна. Гэхдээ яг юу гэх юм бэ? Энэ яг нэг тийм зөв зарцуулах уу. Тэгээ тэр нь улс оронд яг тийм юу охиролтой байгаа гэвэл баг димич юм шиг те. Тийм тэгээд тэр олон хүмүүс сая-саяыг өгчээснээс тэр хүмүүс яг ингээд ажил хийгээд сая төгрөг олох тэр юуг нь л ажлын байрын л бүтээх тий яг ерөнхийлөгч тэрэн дээр яг зөв юм хэлээл байгаа юм л да. Одоо ингээд улсын хурл ерөөс ажлын байр ярихгүй байна гэх тий. Бас ер нь бол одоо ажил хийж ижил энэ улс орон чинь юу болсон тий хөлтөрөө болсон бол гэдэг тэр бэлэн мөнгнөөс илүүгээр одоо хэрэгтэй юм өгүүл яриад ирэн болоо. Манай аав ч хөрнөө ингэдэг байхгүй. Бас ингээд мод зод тэрдэг хүмүүс шүү дээ. Хүмүүс ажиллаулдаг. Тэнгүүд яг нөгөө цалин буусны дараа нөгөө бас бага ажлын хөдөл болчихдог байхгүй гэсэн манай ажилчтай. Тэнгүүд аавч хоёр яг нөгөө нүүрс төлөө аавн маавн гэдэг мөнгө нэгэх юм бол нүүрс төлөгийг нь аваад авчид өгчдөг байхгүй. Тэгэхгүй бол маргааш нь байхгүй. Тийм. Тэгэхгүй бол нөгөө нүүрс биш өөр юм аваачдаг тийм. Тэгэхээр яг тийм амьдралтай хүмүүс сая төгрөгийг өгчих юм бол тэр чинь зөвхөн хэдэн сар хэрэгтэй л байхгүй болчих. Нэг сар мар хэрэгтэй байхгүй болчих жоохгүй. Тэгэхээр зүгээр яг тэр одоо том хүнсний компаниудтайгаа одоо тохиролцоод ч юм тийшээ мөнгө нөгөөд тэднэрээс одоо хэрэгтэй юм авуулвал тий. Тэгвэл арай ядаж нэг зөв зарцуултанд хүрэх юм уу? Харин аса тийм яриа бол хэлээ. 80 200 мянган гар дээр нь бэлнээ бол үлдсэн мөнгөний хүнсний компаниуд тараагаад тэр нэг компаниг цааныг юу гарал нэг юм талан маягаар хүмүүс бас тэр мөрийг ядаж арих хүртээмжтэй зарцуул 200 мянгаар ядаж уу муу гэдэг юм ааш. Яг бараг л тий нэрээ сууштай гарууд бол ер нь тийм тэгээд иймэрхүү үед хүн уугаад их юм бол улам ер нь тэгэл доошлол депресстэй л явах л та. Тэгээд ер нь нөгөө нэг юм нийгмийн юу яачлаа л та тийм нэг юм одоо юу гэх юм бэ? Бохомдлоо мó. Үгүй бүгдээр юм жоохон нэг юм нэгтэг юу болоод байна л та. Одоо жоохон итгэлгүй болоод байгаа байхгүй одоо яах бол гэл тийм нэг юм өөрсөндөө итгэлгүй нэг юм ингээд мөнгөө нэг жоохон гаргахгүй одоо ингээл яагаал те. За ийшээгээ яах юм бол энэ ингээд дампуурчих واخ ч гэдэг юм уу. Одоо нэг жоохон юм нөөцлөд авъя ч гэдэг юм. Тийм нэг юм хамгаалтын юу руу бүх юм тавар мэт болчлоо. Тий. Тэгээ хамгаалтын юу руу оронгууд би болохоор эсрэгээрээ гоё сүрмөр байгаа байхгүй. Одоо улам дайрах хэвээр те яг нэг юм руу хүчээ төвлөрүүлж хагаад маа ийшээгээ одоо ингээд яг дайрья гэд. Тэгээ тэр нь болохоор ер нь бол тэр одоо барилгын юу гэж л хараад байгаа. Тэгээд контент энэ хоёр хөлтэй. Барилга уул орхоо хоёр ч одоо манай банк санхүүгийн салбар тэр чигт нь ер нь яа тийм шиг үл шүү дээ. 40% одоо юу гэдэг эргэлдүүлдэг гэх юм ааш. Монголын одоо энэ нийт эдийн засгийн нөө эсвэл банк санхүүгийн эдийн засаг. Ер нь яг уул орхоо барилга хоёр ч амар том хоёр шүү дээ. Ер нь бол оргил гэж нэг амар юм байдаг хаа. Бид нар одоо хаан ч байдیں۔ Гэхдээ тэгэл одоо амар том мөнгө эргэлж идэх хаа. Тийм эргэлдэж л байгаа хэл тагш. Тэгээ тэр эргэлдэж байгаа мөнгнөөс харин яаж гоё юу үсэх вэ те нэг сувг үсгээд тэр мөнгөний урсгалыг яаж татах вэ гэдэг тэр гоё юуг л одоо нэг тэр ухааныг л гоё гаргах хэрэгтэй. Трамп ч бүр одоо яг л үл хөдлөхийн гоё байшин барайл өөрийнх нь нэр хүнд амар өссөн. Тэгээд өөрийнх нь барьсан байшин өөрийнх нь нэрээр нэрлэн гол хүм дэлхийн одоо Америкийн хотод бүр ингээд цувраад очирлаад бүр тэр байшин л байшин авахгүй бол орхитой амьдраагүй юм байна гэж бүр тийм яг тэгж л одоо нэр хүндийг өөр дээр үүсгэжүүл ямар ч байшин барьсан сайн ч байсан муу ч байсан тэр байшин өндрөөр үнэлэгдэл бус байшин хямдраал хэрэглэгчтэй явах та батаа минь. Тийм Трамп бол өөрөө мундаг тийм промотер хүн байхгүй. Өөрөө мундаг. Аав нь бол ингээд юу барьдаг байсан байгаа.
орон сууцны хороол барьдаг. Одоо Нью-Йоркийн Бруклин, Бронкс-ийн одоо ингээл юм яг юм хотгонууд барьдаг тийм хүн байсан чинь Трамп болохоор яг аавтаа ингээд туслаад ингээд явдаг. Аав нь бол амар хурдан тоо боддог байсан хүн гэсэн. Одоо нэг хүн ингээл яг шүү дээ. За одоо нэг шуудаа цемент одоо тэтэр гээд мэдэргээл хилэнгүүтэй. Тэрийг нь шууд тоог нь одоо нэг энэ байшин тэгэд орхон шууд тооцоол толгоогоороо шууд бодоол шууд юун дээр нь тэр дор нь хямдруул одоо юу яагаал үнийг за тэтэр өгч гээл. Үнээ шууд толгойн дотроо бодгонгуудаа тэгж нэг шахаж одоо нэг юу яадаг их тийм ашиг зөрөөгөө гаргадаг тэгээд тулгаж шүү те амар хатуу 8 хэлцдэг тийм хүн байсан гэж байгаа Трампын аав нь тэгээд Трамп болохоор өөрөө яг аавдаа тэгж тусалж явж байгаад аав нь бол ингээд Нью-Йоркийн эргэн тойронд бариадсэн чинь Трамп би энэ Манхэттанд яг юм те яг хотын төвд юм бүр амар өндөр юм бүр дээд тансаг зэрэглэлийн байшин барьдаг болмоор байна гэд тэгээд аавтайгаа ер нь тэрүүгээрээ жоохон өөр. Тэгмэд аав нь болохоор за чи ингээд тансаглал мансаглал одоо яах гээд байгаа ингээд тэгээд эхний бас одоо санхүүжилтээ ааваасаа аваад тэрэн дээр өөр санхүүжилт босгоод тэгээд бас явсан юм билээ. Тэг анх бас хаана барьж Синсинати билээ Ohio'д дэлгүүтэй бас нэг юм уу барьжсэн хотхон одоо нэг апартментын орон сууцны юм юу бас төсөл мөслөй байжсэн. Тэгэл тэндээс эхлээл цаашаа казиноны хов эзэмшиж байгаа л хов эзэмшигч госч хаяал. Өөрөө казино ч юм бол амар том өндөр Трамп хаус анх удаа барьчихгүй мангар том биш. Дотор нь хүмүүс хамтраад казино нэмээ гээл тэнгууд Nokia гэж хэсэг хугацаанд ажиллажсэн казиногоо өөрөө гоцсон баг. Биш нэг тийм контент л үзсэн юм л та. Тэр Трамп бол барилгын салбарын гой гар үлээ. Үнэхээр барай зардаг гар үлээ. Тэгээ өөрөө брэнд болцсон байгаа байхгүй. Тэгээд өөрөө брэнд болохын тулд тэр юунаас л одоо юу гэдэг эхэлсэн л байгаа байхгүй. Тэгээд анхны тэр ажилласаа л яг ингээд тийм зарчмын нь одоо яг тий. Ирээдүйд одоо ингээд нөө алсын араагаа сайн тодорхой. Бата таавар гэж. Тэнгод бата таавар айгуу гоё гэх хүмүүс их гоё хахтаа. Гэтэ хүмүүс яг нэг хин барьсанд нь амар чухалчилж үзэж байгаа юм л та. Түүнээс аль компани за одоогор бол аль компани барьсан амар чухал байна. Ямар construction сайн барьдаг ингээ хүмүүс мэдчихэж ш. Тэгтээ нэг сайн чихэнд нь яахгүй хүн өөрөө брэнд хийчихэр чинь бас амар өөрөө маш тод хүн учраас тий. Трамп ч одоо айгуу гоё. Ерөнхийлөгчийн дэр ихээс өмнө тэр бөмбөн шиг сэтг гэл номууд Монголын номын дэлгүүрээр битүүлээд байсан шүү дээ. Тэр чинь тийм тод хүн багдаг байхгүй. Тэгээ одоо бүр нэмэх нь ерөнхийлөгч болоод. Цаа чи ерөнхийлөгч болохоос өмнө л ийм амар онгоц монгоцоор нисдэг байсан юм лээ. Албаар бүр ингээд Трамп гэж томоор битцсэн бүр. Тэгээ бүр одоо нэг Америкийн ерөнхийлөгчөөс ч баг ийм юу маягийн одоо тансаг маягийн те онгоцонд амар өөрийнхөө тэр нөгөө брэнд хөрөнгө оруулаад те. Тэгэл Трампын онгоцныг хотод буунгуутал баг тэр хот нь шуугаал те. Нөө чи ирчиж гээл нэг тийм нэг юм юу үсгэцсэн нэг тийм аура үсгэцсэн. Тийм л юм биш. Үнэхээр батлаа. Монгол Трамп Tower гээл нэг юм барьчих юм бол тэгэл жижиг. Монголын томчол тэнд байр авах гээд үнэхээр ойчрлно. Трамп ч нэг юм ямар үлээ нэг Shark Tank-тай төстэй нэг шоу байдаг гэсэн. Одоо энэ юу штэ Apprentice-ийн анхны үүсгэн байгуулагч нь. Одоо энэ монголч нь Apprentice гэдэг нэрээр явж байгаа лээ тийм. Apprentice Mongolia гэж явж байгаа хаа. Тийм яг тэрийг чи үүсгэсэн хүн штэ. Тэр нь бас яг өөрийнх нь брендийг бол үнэхээр өсгсөн гэж байгаа байхгүй юу? Тийм штэ энэ нөгөө сая ганх хуйг лөө тэ одоо энэ Apprentice тэр үний чинь бас юм нэлээд өссөн байж магадгүй. Ягаад тэгэхээр Artcoin-оос манай ах хоёр нэг хэд хэдэн төгрөг хийсэн байсан чинь тэр нь баг 3-4 нууларч өссөн гэсэн. Apprentice-ийн дараа. Тэгэхээр ах бас яг нөгөө яг өөрийнхөө брендээр дамжуулж нөгөө компаниудынхаа бас юу гэх те бүтээгдэхүүнүүдийг бас аягүй сайн борлуулж байгаа хэрэг те. Одоо жишээ нь Tesla Elon Musk хийж байгаа болохоор л ер нь авч байгаа шүү дээ. Яг Tesla өөрөө сайн бүтээгдэхүүн. Гэхдээ Elon Musk-ийг бас шүтдэг болохоор гэдэг юм одоо энэ мундаг хүн те дэлхийн автомашины зах зээлийг ингээд бүр хувьсгал хийж байгаа хүн гэдэг утгаар нь бодож одоо тэр нэг хөдөлгөөний нэг хэсэг болмоор санагдаж те тэгэж одоо энэ бүтээгдэхүүнүүдийг авч байгаа тэгэж мөрөөдөж байгаа. Тэгээ би нэг Батцангал ахын нэг дээр нэг үг хэлчихсэн юм аа. Клубын гадаа тэр их санаа үй саанд ортыг. Гурлаа байлаа. Ахын дуунаар та нар ихлээр өөрсдөө л гой хөгжүүлээд брэнд болгоч. Тэгэх юм бол баасаас аваад зарсан ч болно шүү дээ. Хүмүүс аавна гэ. Тий. Өөрийгөө зараа сурчих те. Дараа нь юу гэдэм бусад одоо юу ч хийсэн чи зарна те.
өөрийгөө зараа сурцсан одоо зараад гэдэг нь одоо яг Монгол одоо нэг юм зарчээ гэсэн утга биш л дээ тий. Яг өөрийгөө өөрийнхөө тэр юг хүмүүст ойлгуулж итгүүлж одоо тий ер нь бол сэтгэл санааг нь ер нь бол ингээд юу гэдэг юм дээ сэтгэл санаагаар нь ер нь байлдан дагуулах юм байгаад шүү дээ тий. Тэгэх юм бол одоо босоо юм нэг юм байгаад байгаа. За би бол яг нэг олонний танил биш. Гэхдээ яг бас тэгэл хэрэндээ танигдчихлаа шүү дээ. Тэгэл юм хийхээр ингээд айгүй тийм авах хүмүүс нь бэлэн. Одоо сэтгэл зүйн үйлчилгээ. Тэгэнгүүт одоо манай энэ нэг сэтгэл судлалын салбар гэдгийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй Монголд. Одоо та нар одоо яг Монголын сэтгэл зүйчнэрийг яг хэдэн хүн таних вэ гэж боддоо. Би бол чамд таних шүү дээ. Харин тэгэнгүүт яг тэр энэ хүмүүс гарч ирэхгүй байгаа. Танигдсан байгаа сэтгэл зүйчнэр нь бүр ингээ үлгэрийн далайн байгаа байхгүй. Баахан ингээл юм төгс хүн шиг юм ярьдаг. Та ингээл ингэж болохгүй, тэгж болохгүй тий. Та ингээ төгс хүн бараг л ингээ нэг юм төгс байхыг заагаад идэг за. Тэг ингээ нэг юм амар зүүр цэцэн үг шээрлээл. Тэгэл нэг тийм хүмүүс нь амар олон сэтгэл зүйч нэртэй. Тэг яалтч бас тэр чинь сэтгэл зүйч биш гэж хамаагүй хэлж болдгоо гэж байгаа. За. Бас л бас нэг төрлийн нэг үйлчлэгээ үзүүл. Тийм тэр чинь одоо яг үзэхэр яг үнэхээр дипломтой байх юм бол хүний нэр төрд халдсан хутаанд оромжсон болчтой гинэ. Чи биш энэ төр гэж хэлэхээр. Тийм. За. Тэд нар чи яг үнэхээр ингээд одоо дипломоноос авцсан хүмүүс байгаа тийм. Ингэсэн гэж аахгүй нөө докторийн зөвлөлд юу байсан гэж байгаа. Саран даваа гэдэг нөгөө хүн биш үү? Тийм. Байсан гэж аахгүй. Тэгээд үгүй энэ хүн ч одоо сэлцүүж биш үү? Энэ ч одоо зүн бэлэг гэдэг тийм хүн бидтэй гэдэг манай техникийн багш ярьчихгүй юу? Тэгсэн чинь ингээд хэрэг тундах чинь тэгсэн чинь дүнхээр диплом гараад ирсэн гэж аахгүй. За. Ханаас тэр диплом ханаас авсан бид нар мэдэхгүй л те. Тэнгүүд яг ингээд бахан сэтгэл судлаач би саран даваа тэр хүнийг яриаггүй шүү. Зүгээр яг ийм өөр тийм хүмүүс байгаад байхгүй амар юм хэдэн зуун мянган дагагч магч та Монголд. Тийм нар сар гэсэн л хүмүүс эдэж шүү дээ. Далал гэдэг. Тийм зурхаа мурхаа үздэг те нэг тийм. Тэнгүүд одоо нэг хэсэг чинь тийм хүн байсан шүү дээ. Ингээд зургатаар гараад идэг. Тэг хүн залгаад би тийм жилдээ, тийм ордтой. Тийм. Гэл тэнгүүд одоо тоор нийлэх юм байна. Сал тоор нийл гэл яваад идэг. Тийм юмар ингээд сэтгэл зүйч нарыг таниулсан за. Тэнгүүд яг одоо энэ имижийг өөрчлөх хэрэгтэй байна. Тийм. Одоо ингээд ийм байгаа байхгүй. Сэтгэл зүйч чинь ёс зүйн ажил байхгүй. Ёс зүй дандаа урд тавигдчихэдэг. Тэнгүүд ёс зүйтэй гарууд нь ингээд урагшаага дайр давшилж чадахгүй нөгөө нэг завшигчт нь төрүүлж гүйж ороод тэг баахан юм ичж байгаа. Тэгээ бид нар болохоор нэг юм баас цэвэрлдэг ажилтай. Одоо ерөөсөө тэр сервер дотор ч гэсэн ингээл яг нөгөө бид нар шууд цацах контент хийхээс өмнө ингээд байнга ингээд хүмүүсээс ингээд үг яриа сонсоод байгаа нас өөртөө бэлдэж байгаа. Нэг хуудсан дээр байж ихгүй бол бас бөөнөрөө нийлээ гараад исэн зарим нь гэдэг үг мүг яриад. Тий. Одоо сөрхий юм яриад явуулчихлаа. Нэг ороод явуул тий. Тэгэхээр ер нь бол бид нэр Тамирахаас зөвлөгөө авсан л да. Тамирах манай Discord руу орж ирж үзсэн байхгүй нөгөө Nomadic. За. Тэгээ Тамирахаас бахан зөвлөгөө өгсөн. Тэгээ та хэд бас өөртөө жоох ингэж зүтгэх хэрэгтэй. Тэгээд бид эдийг олон төрлийн контент бол гарч болохоор байхгүй. Одоо нөгөө 400 дотор чинь нэг 10 хэдэн продюсерүүд байгаа. Тэгээд тэр продюсер гэдэг нь болохоор нөгөө одоо ингээд 7 хоногийн 7 өдөр 8 цагаас үйл ажиллагаатай. Зарим өдөр ингээд 3 өдөр үйл ажиллагаатай байдаг. Тэгээд тэрийг болохоор бүгдийг ингээд өөр хүмүүс хийдэг. Тэгээд тэд нар ингээд бүгд ийм секси боловсралч гэдэг юм ингээд ийм өөр агуулгатай зүйлүүд. Тэнгүүд эдгээр ингээд бүгд контент болж болохоор байгаа байхгүй. Төс судлалын эрэлт хэрэгцээ ч угаасаа тэр 200 хэдэн мянгаар харагдаж байгаа байхгүй. Яг яс эрүүл нөгөө энэ гандангийн 200 хэдэн мянга юу юм? 200 хэдэн мянган дагагчаар одоо тэр хүмүүсийг дагаад сэтгэл зүйчийг дагаж ийн гэж бодоод дагаад байгаа хүмүүсээ. За. Тэнгүүд ингээд энэ гандангийн шинэ байрыг та харсан мэт тэр нөгөө гоё сүмийг. Сургууль илүү юу лээ? Одоо тэр нөгөө гандангийн хашаанд байгаа тэр чинь амар үнэтэй. Тэр бол үнэхээр супер бүр ингээд Улаанбаатарт байхгүй тийм гайхалтай барилга байхгүй. Тэнгүүд тэр ч гэсэн яс эрүүл зөв сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээг харуулж болохоор байхгүй. Тийм ээ. Тэр хүмүүс чи яг үндэ сэтгэл зүйн хэрэгцээгээс л болж яг шашнаар явж байгаа өөр шалтгаан байгаа л багтаа. Гэхдээ ихэнх сэтгэл зүйн хэрэгцээ авах, сэтгэл зүйн хэрэгцээ нөхөх гэж тийж очиж байгаа. Тэнгүүд тэр бүх мөнгө ингээд тэнцээ зүгээр л очиж байгаа. Тэр бүх цугларсан мөнгөөр тэрийг бариагүй шүү дээ. Тэгэхээр яг энэ хэрэгцээ бол зөндөө байгаа. Тэгэхээр яг энийг одоо яаж энийг одоо гаргаж ирэхэд тулд бид нар бас өөрсдөө контент руу орох хэрэгтэй байна гэдэг бол бодоод байгаа. Тэгээд сайн юм ихэнд тулд өөрсдөө өгч хэрэгтэй байна. Нөгөө нэг одоо ингээ харангуут инфопренер гэдэг тийм хүмүүс их байгаад байна л да. Одоо мэдээлэл өгдөг. Мэдээллийг одоо зарж те ер нь баг мэдээлэл өнгөө өгöd байгаа байхгүй. Одоо жишээ нь энэ за яг инфопренер гэж хэлэхэд за жишээ нь Grant Cardone шүү дээ. Grant Cardone бол өөрөө үйл хөдлөхийн бас одоо үйл хөдлөх одоо хөдөлж аваад зардаг те хөгжүүлээд одоо яга зас үнцэн өргөж байгаа зардаг те. Одоо тийм хүн. Тэгээд тэр хүн болохоор яг зүгээр тэрийг ингээ хийгээд явчихж болох байсан. Гэхдээ тэр хүн давхар
тэрийг нэг юм хичээл болгоол бүр одоо сүүлийн бараг 20 30 жил ингээл зурагтаар одоо сүүлийн үед л Instagram, Facebook руу орж ирээд байгаа болохоос одоо байнга хийдэг байсан юм байна л да. Тэгээд тэр нөгөө нэг хүмүүсүүдэд итгэжүүлээд конференс хийгээл те ингээл хийдэг байсан. Тэгээд Grant Cardone би яг анх бол тэр хүн зүгээр ингээд яаж юу нэг ингээд те одоо нөгөө өөрийнх нь тэр нэг юм сэтгэхүй байгаа байхгүй. Сэтгэхүйгөө ерөнхийдөө ингээд зарж байгаа байхгүй. Ингээд те за одоо би анх бол ийм брок байсан те. Тэгээд тэрийг одоо яаж би ийм юмнуудыг хийсэн би одоо нэг эхлээд бол өстой нөр морь мал шиг зүтгэсэн те зүгээр би машин зардаг байсан би тэнд бол би өглөө хамгийн түрүүнд ирдэг байсан би хамгийн сүүлд явдаг байсан би одоо үйлчлэгч болгонтойгоо одоо ингэж харьцдаг гэдэг өөрийнхөө тэр нэг би амьдралын тэр зарчмуудыг яриад тэгээд одоо би ийм болсон тэгээд одоо би яагаад юу авсан те ийм хувийн одоо онгоц авсан би энүүгээрээ би хүссэн үедээ хүссэн цагтаа одоо тэр юунууд дээр очимоор байна одоо үйлчлэгчнэр дээр очиж тэр одоо өөрийнхөө тэр үйл хөдлөх хөрөнгөний тэр клиентууд дээр очиж би тэрийг одоо яахын тулд өөрийгөө одоо ингэж одоо next level руу оруулах тий. Тэгээ би одоо ингэ тэр бомтон болох гэж байгаа. Ер нь тэгээд нөгөө нэг юм хүнийг бас нэг урам зориг өгөх, дээрэс нь мэдээлэл өгөх. За та сая доллартай болмоор сая доллар яаж болох уу гэд ингээд баахан хичээлүүд заасан байгаа байхгүй. Одоо ингэ за шинээр байшин аваад тэрийг одоо дахиж нэг ингэж яа зарах гэж байгаа бол үнд хүргэж зарах гэж байгаа бол ингэж яамаа гэд бүгдийг нь хичээл болгоод тэгээд яангота Instagram, Facebook дээр болохоор ингэ амар ингэ гой юм юунууд жижиг контентууд хийнгүүтээ цаанаа хичээлээ зараад тэгээд хичээлээ зархаас гадна өөрөө юм хөрөнгө оруулалтын компани үүсгэсэн. За одоо жишээ нь хэрвээ та ингэ над чигтэй би бол ингэ 30 жилийн үйл хөдлөлийн туршлагатай та ингээд дөнгөж орж эхлэе те нэг надад нэг $20,000 байна гэдээ эхлэх гэж байгаа бол та тэрийг манай компанид ичих. Манай компани бүх шилдэг одоо энэ нөгөө нэг юу хүмүүс тэрий чинь ингээд хөрөнгө оруулаад ингээд яах болно те. Одоо хамгийн шилдэг дийлүүдийг хийж гарах болно гэд одоо таны цагийн хэм танд сар болгонд одоо чек явуулна ингэн гэд тэгж зараад байгаа. Тэрэн шиг яг сэтгэл зүйчнэр ер нь бас яг нөгөө нэг тэр зөвлөгөө мэдээлэлтэй мэдлэгээ ингээд ерөнхийдөө юм контентууд болгоод ингэж гаргаад тэгээд тэнцэн арай нэг юм private үзлэг гэх юм уу те Zoom call ч юм уу тэр нь одоо арай нэг тэдэн удаагийн юу гэж жоохон үнэтэй. Тийм болгонгуудаа одоо юу гэдгийг бас тэгж яаж болох л та. Надад бол яг тийм Grant Cardone шиг тийм урсгал хийж болох юм шиг гэж. Харин яг ингээд эхлээд хүмүүс сэтгэл зүйч гэдэг чинь ийм хүн байдیں۔ Сэтгэл зүй гэдэг чинь ийм юм судалдаг салбар юм гэдгийг сайн ойлгуулмаар байна. Цэцэн үг хэлдэг хүмүүсийг төгс болгодог шийдтнүүд биш гэдгийг ойлгуулмаар байна. Тэгээ энэ сэтгэл зүйч подкастер бол яг мэн бодохдоо ингээд одоо туршлагатай сайн сэтгэл зүйчдийг оруулаад яриулаад тахаар за тэр сэтгэл зүйч нь тэгжсэн энэ сэтгэл зүйч чинь ингэжсэн гэдгийг ингээд явсаар хагаад тэнгуут энэ хүн чинь юу нэг яг нөгөө шүтээд байгаа хүн хараад энэ хүн чинь юу нэг хүн байсан юм уу гэж бодох байх гэж бодсон юм. Тэнгуут яг тэгж бодож байгаа. Тэр хүнийг бас тэгэрхэн чи хаашаа зүгээр. Тийм ер нь яг ингээд тэр чинь бас хэцүү байхгүй. Ягаад гэвэл тэр хүн чинь ингээд сэтгэл зүйч гэж бодоод тэр хүн дээр очоод тэгээ нөгөө амьдралаар нь тоглож байгаа байхгүй. Тийм ээ тийм. Тэгэхээр энэ бол ер нь жоохон хэцүү л асуудал юм. Тэгээд одоо сэтгэл зүйч подкаст гэдэг ингүүд бас яг нэлээд сайн явсан л та тэгээ нөгөө шууд ингээл лайблын амар өндөр жагсаалт руу орж морол. Гэхдээ яг нөгөө подкаст сонсдог хүмүүсийн хэмжээнд л байгаад байгаа юм. Тийм одоо энийг комик руу, видео руу, YouTube руу ингээл юм руу орох хэрэгтэй юм шиг санагдсан. Хийг ажлах байна да. Харин тийм ээ. Тэгээд бид хоёрт сая маа зочин бас ирлээ те. Хэдүүлээ төр завсарлуулаа тэгээд подкастаа үргэлжлүүлээ. Нэгэн сонирхолтой зочин ирсэн байгаа. Тэгээд удахгүй уулзцгаая. Yeah, бид болай stop. гэж хэлсэн байдаг юм аа нэг амтлаг гэж. За тэгээд бай таагаарай гэж. За сая бас гоё ярилцлага хийгээд авлаас манай зочин яг цагийн хуваарийн дагуу иржсэн болохоор тий. Тэгээд дундуур нь завсарлаад иргэн ирлээ. Цагийн дугаарч одоо өмнө орох үлээ хонор болохоор энэ эхэнд нь орно. Бараг өмнө орно тий. Өмнөх дугаарыг бид хийсэн байгаа яг цагийн завсарлагаараа. Өнөө холбоотон дээр. Яг өмнө нь юу ярьсан санахгүй байна. За сүлд сэтгэл зүй юм уу ярьсан баг. Сэтгэл зүй ярина яалаа. Контент хийж нөгөө нэг хүмүүст хүрэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нөгөө нэг яг одоо олон сэтгэл зүйчнэр байдаг мөртлөө буруу ажиллаж яг одоо тий одоо яг сайн гарч ирж өгдөггүй те нуугтаад байдаг гэх юм нэг сайн олон нийтэд сайн танигддаггүй. Тэгээ одоо энэ нөгөө нэг медиа хөгжсөн байгаа энэ үед одоо энийг ашиглаад
Тэгээ олон нийтэд бас яг энэ сэтгэл зүйчнэр бас гарч ирэх. Энэ хэрэгцээ ер нь байгаа. Одоо тэр гандангийн том одоо хийд байна. Тэгэл тэр ер нь Монголд ер нь Монголд гэлтгүй ер нь хүмүүсийн сэтгэл зүй юу гэдэг чинь бас том асуудал. Альва нэг юм гэж ярьж шинжлэх ухааны хэмжээ ичимхий байдаг юм уу гэж бодогдоод байгаа шүү дээ. Одоо яг хүмүүс ингэж байгаа байхгүй. Шинжлэх ухаан аашиг. Одоо нэг юм Яна. Тэгсэн чинь одоо яг дэлхийд ингээд яг алдартай сэтгэл зүйч гэж яг одоо цагт амьд байгаа сэтгэл зүйч гэхээр та нар хэнийг мэдэх вэ? Вау. За амьд байгаа тий. Инфлюенсер сэтгэл зүйч хоёр чинь өөр илүү. Тэр ойлголт нэг иймэрхүү л байгаа. Ер нь бол Миний хоо нэг тиймэрхүү л энэ да. Мэн сайн мэдэхгүй байна. Яг сэтгэл зүйч гэдгээр нь бол сайн мэд. Тэнгүүд яг тийм одоо Jordan Peterson гэдэг хүнийг л хүмүүс мэддэг гэж байгаа юм. Jordan Peterson чинь юу их сэтгэл зүйч юм уу те? Тийм айгу сэтгэл зүй лекцүүд яриад байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэр яг би бас Jordan Peterson-ийн мэргэжлийг судалж үзээгүй байна. Гэхдээ ер нь айгу сэтгэл зүй лекцүүд ярьдаг болохоор сэтгэл зүйч байх гэж бодож байна. Тэнгүүд яг бид нэр ингээд түүхэнд тим сэтгэл зүйч тим онол гаргаж байгаа гэдэг ч юм уу мэддэг болохоос яг ердийн нөгөө хүмүүс болохоор ер нь хөвчлэн мэдгүй. Sigmund Freud, Jung гэл өөр юм мэдгүй шүү дээ. Тэнгүүд яг ийм түүхэнд талаас одоо танаар яг Монголын одоо түүхч одоо амьд байгаа хүмүүс хэнийг мэдгүй. Түүхч гэсэн. Онд байгаа юу? Үлзий Баатар гоо. Тэгээ ер нь яг одоо яг Үлзий Баатар байхгүй гэж мэдээд байгаа. Яг тэгвэл Үлзий Баатар гоо л ер нь контент хийж байгаа байхгүй. Яа, тэр контент хийж байгаа хүнийг л хүмүүс мэдчихээн те. Харин тэнгүүд яг бид нар ч бас хэд хэдэн түүхчтэй, археологчтой, очко эдэртэй ярьсан шүү дээ. Тэнгүүд яг тэд нар бол яг судалсан салбараараа бүгд Үлзий Баатарахаас илүү мэдээд байгаа байхгүй. Ойрдын түүхийг Сүхбаатарах илүү мэдж байгаа, очко Улаанбаатарын түүхийг илүү мэдж байгаа ч гэдэг юм уу. Тэнгүүд яг хин илүү контент хийсэн тэр хүн л танигдаад байгаа байхгүй. Одоо контент чинь ном юм биш үү? Дээрүүд ном бичдэг, олон ном сайн бичсэн байвал сайн. Гой контент чинь өөрөө гой ном л болсон. Ном болгож үлдээгээд тий. Яг одоо контент гэдэг чинь дотор нь агуулга гэж байгаа тэр агууламж гэсэн үг шүү дээ. Агууламж. Тэрийг ямар нөгөө юун дээр тий ямар одоо дамжуулах тэр юун дээр юугаар дамжуулж гин тий цаасан дээр дамжуулж гин үү хатан дээр сэлээд дамжуулж гин үү. Ном чинь контент юм биш үү? Аман хэлбэрээр контент уламжлал болгоод дамжуулж гин. Аман контент дамжуулж гин гэж яах вэ? Лугаас сонирхолтой. Тийм байна. Хөөе саяхан нэг юу яасан би тэрэнд жоохон дургу байгаа юм дийна. Юунд хоёроо гандан нөгөө нийт татрын нийгмийн юу лээ ёо төсвийн 0.1%-ийг авна маа. Бид нар татвар өгөхгүй татвараас ч авна гэж. Би нэрээ амар дургу байгаа тийм. Тий. Тэр нэрээ арайч тий. Би бол яг бизнесийг бол зүгээр л хүшэл одоо шашин бол яг би бизнес гэж боддог байхгүй юу? Хамгийн супер дэлхийн номер 1 супер бизнес яг бол татвар өгдөг. Тэгээ улс даяар ингээд тийм шүү дээ. Хил дамнаад ингээд бизнес эрхэлдэг тэсний татвар өгдөг. Сүлжээ. Сүсэг бишрэлдээр хамгийн гол нь тэр чинь ингээд яг хүн үнэхээр амин голоосоо итгэчих юм бол тэрний л амиа өгөхөсч бэлэн болчихж байгаа. Нас урахтаа хамаг хураас өрөнгөд ламд өгчөж байгаа. Тэгээд одоо дараа төрлийнхөө сайн сайхны төлөөтэй. Гэтэл яг тэр нь үнэхээр яг сайн сайхан зүйлд нь зарцуулагдаж байгаа юугүй юу гэдэг чинь бас тодорхойгүй тийм. Дээр үед одоо нөгөө Европ дундад зууны үед юу яадаг гэсэн гэж байгаа амар гим нэгүл хийсэн хүнд одоо гим нүглийн цайруулаад диваажн руу орох одоо тийм одоо зөвшөөрөл гэх юм уу те нэг гим нүглийн цайруулсан гэдэг тийм бичиг зардаг байсан гэж байгаа ламнар нь. Тэгээд амар нүгэлтэй нөгөө нэг ноёд таад мадуу ч мангар үнэтэй авдаг. Тэнгүүд нөгөө ламн за одоо ингээд чи ариун яалаа одоо ингээд диваажн руу явнаа гэд. Одоо баг виз олгоод байгаа юм яагаад байгаа юм те. Тэгээ одоо шарын шашинд мөнгө өгж байгаа юм бол одоо ертөнцийн эзэн яах юм? Гомд штэ. Ертөнцийн эзэн зөвшөөрөхгүй штэ, тийм биз дээ. Тий. Окей. Тэгэхгүй амар сонихгүй. Ертөнцийн эзэн 0.2% авъя гэвэл яах юм? Тий. Ертөнцийн эзэн ч 10% авдаг штэ. Тийм штэ. 7 хоног болгон 10 авдаг байхгүй. Тий. Ертөнцийн эзэн уурлна. Арай өндөр хувь биш бас. Тэгээ одоо уулын яг дарааллын цаг хугацаагаар дараалалаараа явах юм бол бид нар бас бөөм өргөлдөө бас өгцтэй эхэлж орсон тогтож ирсэнараа энэ айгу буруу жишг тогтоож байгаа хөө улсын хурал те ингэж болохгүй манай үндсэн хуулийн дээр бол төрн шашнаа хүндэлж шашны төрөө дээдлэн гэсэн байгаа. Тийм. Тэгэхэд зүгээр хүндлээд явчихгүй зүгээр би одоо жишээ нь те татвар төлж байгаа тэнгүүд за яг би ингээд гандаа орохоор л мөрөөрөө ороо өөрийнхөө мөнгнөөс өгч штэ те номоо уншуулаад тэр хитэн төгрөг байдیں۔ Үгэн те тэгтэл яг би тэгж уншууллаа гэж хүсээгүй байхад тэр 0.1% гэж ховчилж өгдөг нь юу гэсэн үг юм. За нэг удаагийн тэр нэг юм за бурхан шашны юуг яасан маасан те бас нэг соёлын юу юм уу гэд бас яг төсөөлөхтэй за тийм бас байдаг бах. Гэхдээ
тэр ховчлно гэдэг нь бүрээс ойлгомжгүй. Манай улсын төсвөө ихсэнгүү тэрний төсвөө нь ихсэж байгаа байхгүй. Одоо юу гэсэн үг энэ тэр одоо насаараа бид нэр өртөө юм уу ганданд нэг тэгээд одоо тэр нь одоо жишээ бурхан багш гэж нэг хүн байгаад байгаа юм тий. Одоо яг хийн яг бурхан багш шиг би харчмаар байна. Тэг яг удааг л ер нь явсараад бурхан багш болгоцсон юм шүү. Тийм багшч байгаа. Яг багш л байсан юм да. Тэг бурханлаг багш юм шүү баг. Тэгээд одоо бурхан шашныг ингэж хөгжүүлнэ тэргээ тий. Гэхдээ тэр хөгжмөр байгаа бол тэр яг үнэн тэр зөв сайхан тэр юма номлоод ингээд хүмүүсийг одоо юу гэдэг амьдралд нь тийм сайхан юу байгаа. Тэгээд тэрүүгээрээ л юугаа авна нэстэ тэр нэг буйны юм авна нэстэ. Тэгэхгүй төсвөөс авна гэдэг бол тэр бол үнэхээр энэ гандан гэдэг юу бол институт бол яг юм бүр улс төрд амар лоббитой болцсон юм байна. Ингээд юм бүр энүүгээр одоо тий хүмүүсийн бүр яг паразит болцсон юм байна гэдэг нь л яг ингээд ил тод харагдаж байна л та. Өмнөх үедэд бүр ч амар байсан баг. Тэр хийдүүдийн хөрөнгө мөрөнгө гэсэн чинь бүр хэдэн мянган тимээ зүгээр бүр дандаа тийм амар хэдэн мянгаар яригддаг тийм. Одоо цаг хугацааг харангуй шашин бол дандаа л хүчирхийл дагуулдаг шүү дээ. Яг үнэ. Яг үндэ бол соён гэгэрүүлнэ гэдэг байгаа хэрнээл айгүй хүчирхийл дагуулдаг. Бусдыг нөгөө нэг ингээд гадуурхдаг те нөгөө шашнаас гадуурх хүмүүсийг ингээд одоо юу гэдэг юм буруу номтон Будда ч юм уу Есүс ч юм уу яг ингээд анх ярьж исэн юмнууд нь бүр үнэхээр кул байгаа байхгүй. Мань хоёр бол үнэхээр ингээд дажгүй залуус байсан. Үнэхээр яг тийм жихэн шүтмээр гараад байгаа байхгүй амьдралын. Арай чи юм болчих бодог байх. Тэгмүүд яг одоо цагт яг бид нар дээр ирсэн юмнууд нь бүр ингээд тийм нохон баасаа байгаа байхгүй. Бүр хэдэн мянга хувраад те зүгээр хаасл орцсон те бүр хааслууд ороод. Түү хаасл те. Одоо нөгөө юу яаж байгаа вэ? За бид нар лам дээр яг яах гэж очтیں۔ Те. За би нэг очтгүй л те зүгээр. Гэтэ хүмүүс одоо очиод ингээд за ном уншуулдаг те. За цагаан сарын засал гэж нэг юм хийлэгдэг. Энэ бол одоо нэг юм бүтээгдэхүүн байгаа байхгүй те. Гандагийн нэг за заслаа хэлгэрээ гэл те. Бүтээг нэг өөрсдийн гэсэн нэг өдөртэй гэдэг юм уу те. Нэг юм очих хөстэй нэг тийм юу. Тэгснэ сая бурхан багшийн их дүүчийн өдрийг хуульчлаад ингээд улс даяар амралтын өдөр болгочихж байгаа юм заяа. Тэнгүү тэр бас нэг гандан руу явах бас нэг юм юу урсгал татчих байгаа. Одоо энэ өдөр та ингээд сүслээд ингээд гэгэрх хөстэй те. Бурхан багшийн өдөр гэгэрсэн одоо төрсөн одоо ясантай зан чалсан гэдэг л яг ингээд энэ өдрөнд давхцсан те энэ өдөр ингээд сайхан одоо ингээд залбираарай гэд бас л нэг ламтай нэг холбогдох шалтгаан болчихж байгаа юм. Тэгээд одоо өшөө одоо ингээд юу гэдгийг төсөв мөсөв гэд ингээд эн чинь улам ингээд юм бүр хөрөнгөчөөд улам энийгээ сурталчлах тийм ингээд тийм юутай одоо мөнгө гэдэг чинь ерөөсөө зэвсэг штэ тийм зэвсэгдлээд байгаа байхгүй. Тэгээд энэ яг ямар нийгэмд яг ямар баялаг бүтээж байгаа юм те. Яг ямар хідэн ажлын байр бүтээж байгаа. Монгол улсад ямар экспортыг татж байгаа. Хүмүүсийг одоо өвдөд зовоод тахт нь яаж аварж байгаа, энерж байгаа юм те. Одоо эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэдэг одоо те зөндөө асуудлууд байхад тэр бол яг бүр бас нэлийн тэр хойш нь тавигдах асуудал гэж бодож байна л да. Дургуутж байгаа юм бол. Тэгвэл арай л хэрэгс тэр чинь 54 гишүүн тэмцсэн. Тийм. Одоо бид нар сонгуулаар тийм хүмүүсийг сонгоцсон юм уу? Би л сонгоогүй. Би л ардын намаас бол хүн сонгоогүй. Тэгээд энэ арай л хэрэгс тэр чинь мөнхөр таалагдахгүй яагаад ч юм. Харин тэгээд энэ харалтаа залуучуудаа тий хааш нь одоо энэ ардын намынхаа яагаад байгаа юм бэ тий? Яг нөгөө нэг тэр одоо ганданд сүсгэлдэг тэр одоо гişүүд юм аа. Тэр сүсгэлдэг нөгөө ард түмнийг өөртөө талд байлгах гэдэг юм байгаа байхгүй. Одоо энэ ашигын бус байгууллага гэдэг ямар ч одоо шуналгүй байгууллага ТББ гэдэг байгаа шүү дээ. Төрийн бус байгууллага. Шуналгүй байгууллага баймаарийн. Тэгэд одоо ийм их мөнгөөр яах гээд. Харин тэг хамгийн сонь одоо ингээд залуучууд бол ингээд нэг амар ганданд ингээд сүслэгээ болцсон байхгүй тий. Тэгээ бидний эмээ өвнөр бол тийм байсан. Одоо өглөө төшөрч чинь тий. Манай одоо илэнцүүд бол ламнар байсан яг хэлмэгдэжсэн хүмүүс байгаа тий. Гэтэл одоо яг тэр яагаад тэр мөнгийг авах гээд гэсэн чинь бидний энэ хэлмэгдсэн одоо энэ одоо хохирогч нар байна тий. Гэхдээ тэд нар хэлмэгдээгүй шүү дээ. Тэд нар одоо ингээд гоё л амьдэрч шүү дээ тий. Тэгээ ер нь өгсөн үнд мөнгө хэрэггүй шүү дээ. Тийм яах гэдэг. Одоо бид нар тэгвэл нөхөн төлбөр авъя л да өрөө хөлтүүд нь гэдэг. Тэрсээр бол бурханд ч мөнгө хэрэггүй шүү дээ. Тэгээд залуучууд гэхдээ одоо эндээс нөгөө нэг юм ямар ч тийм нэг хэрэгцээ олж харахгүй. Тэгээд одоо ингээд яг манай Санти ч одоо лам байсан шүү дээ. Тэгээд янгууд яг тэр ном одоо төвдөр уншаад байгаа тэр ном нь яг юу гэдэг гэсэн чинь ер нь бол ерөөл байдаг гэж байгаа байхгүй юу? Ерөөл магтаал гэдэг чигтээ Монгол ингээл за тийм болоороо ажил үйлсэн бүтээрээ гэдэг нэг тийм юмыг л уншаад байгаа байхгүй юу? Тэр үгийг зарж байгаа
одоо нэг ясны ер нь бол комедианууд шиг те. Одоо ер нь бол тим нөхдөд байгаа байхгүй. Гэхдээ тэрийг бол бид нэр ингээ усаас за UB Comedy Club одоо арт түмнийг инээлгэж стрессийн тайлж усаас 0.1% одоо те төсөөс ингээ цуудгаж аавна гэвэл утгагүй өстэй юу шаагаад байгаа юм те. Одоо бүр тийм тэр шиг байгаад байгаа байхгүй амар ойлгомжгүй. Тэгэд одоо зүгээр ерөөл уншуулад бид нар амьдрал ахуугаа ингээ даатгаа те. Одоо төвд хэлээр бидний мэдгүй хэл штэ. Тэгээ төвдүүд биднийг ер нь юу гэж бод. Монгол улсын түүхэнд бол бас нэг тийм сайн юм хийгээгүй хүмүүс шүү дээ. Яг үндэ. Гэтэл одоо ингээд бид нэр одоо хаашин тэдний тэр шашны урсгалыг ингэж дэмжих гэж энэтгээс бас нэг юм урсгал бас байгаад байгаа. Монгол хүмүүс одоо ингээ айгүй тийм зэрлэг бүдүүлэг байна маа ингээ баг манайдыг баг ном хуруулах гээд байгаа юм би. Бас нэг юм орсон одоо буддизм л ахгүй юу? Нийт одоо төвдийн шарын шашин ч одоо ингээд яг хийж байгаа үйлдэлүүд нь буддагийн ярьжсэнээс бүр тэс ондоо болцсон байгаа шүү дээ. Амар зан үйлдэлтэй болцсон. Буддаа ч нь болохоор зүгээр яг бодит байдлыг одоо анзаар тий одоо ингээд хүлэн зөвшөөрье. Тэгээд ингээд зовлон ирэх нь үнэн. Тэгээд зовлон дуусгах нь шийдэл болох нь үнэн лөө. Буддаа ч би төрүүлээд гэгэрсэн та ч гэсэн гэгэрч болно тий. Намайг битгий шүтээ. Тий өөрийгөө бурхан гэж хизэж хэлээг байхгүй. Тэр чинь бусдаа ингээд мэдлэгээ тараажсан байхгүй. Тэгсэн чинь одоо бурхан багш минь гэдэг юм нэг юм хүмүүсийг захирахын тулд дандаа нэг тийм далд ертөнцийн юм гаргаж ирэх хэрэгтэй болчиход байгаа юм. Бурхан. Тийм. Хүмүүсийг хүчгүй өөрсдөө одоо хувь заяагаа удирдах чадахгүй те заавалчгүй нэг юм далдын юу багийн одоо шийддэг те тэр шийдэлд хүрэхин тулд энэ ламаар дамжиж хүрдэг гэдэг энэ бол зүгээр л юм заван бизнес байгаа байхгүй те. Манайхан зүгээр яг зүгээр түүхээ Монголынхаа түүхийг унших юм бол зүгээр шарын шашин ямар зүгээр л зохион байгуулалттайгаар хийгдсэн бэ гэдгийг мэдэн шүү дээ. Зүгээр за төвдөд ингээд шар улааны шашин мөргөлдлөө дайм боллоо шарын шашин ялагдаад байжсэн. Тэгээд богд зонхвыг автасан хаан гэдэг үлээ те. Манай тэр түүхийн сайн мэддэг. Одоо ингээд дэмжиж оруулж ирж байгаа. Тэгмэд автасан хааны одоо ач хүү нөлөө анхны богд болдог чинь ямар ч үсэн ингээд дандаа юм улс төрийн зохион байгуулалттайгаар болон заяа. Тэгээд хоёрдугаар богд болохоор ингээд манжи эсрэг юг дэмжсэн гэж байгаа юм. Одоо нэг бослогт ингээд дэмжижлэг үзүүлж исэн. Тэнгүүд тэрнээс тэр Монгол богд байсан юм. Тий. Эхний богдууд нь. За яг энэ дээр нөгөө тоог нь мартсан байж магадгүй шүү. Ямар ч үсэн нэг богд хоёрдугаар богд баха дэмжснээс болоод тэрнээс хойш төвдөөс богдыг одоо төрүүлж яхаар шийтсэн гэж байгаа. За тэгэхээр ч надад яг тэр нөгөө богд манжийн зохион байгуулалтын менежмент зүгээр л бүгд улс төр баг. Тэгээд яг яагаад анханасаа тэр богд зонхыг манад дэмжих хэрэгтэй байсан бэ гэвэл одоо энэ улсыг нэгтгэх тийм одоо шашин хэрэгтэй байсан. Тэгэл тэр шашин одоо тэр яг цэвэр буддизм бол нэгтгэхгүй байхгүй юу? Тэгэнгүүт яг гэхдээ бас буддын шарын шашин бас монголчуудыг нэгтгэсэн шүү. Нөгөө богдын доор нөгөө сүлд одоо ардын хувьсгал. Яг тэр үе зүгээр тийм нөхцөл нь байсан болохоор тэр нөхцөл дээр нь л нэгдсэн багтаа. Тэрнээс шарын шашин байж бид нар нэгдсэн гэсэн бол биш бах. Тухайд бол яг нэгтгэсэн. Одоо бол цаг үе нь одоо өнгөрсөн. Шарын шашны улмаас нэгдсэн гэсэн үг биш бах тий. Зүгээр тэр үед бол одоо яг бүгд одоо богд жавтан нэгдэх юм хэрэгтэй байсан. Тэгэнгүүт нөгөө хоорондоо ноёдууд хэрэлдэж байхаар нөгөө нэг юм нэг бурхнаас гаралтай юм шиг нэг хүн нэр өгчөөд шүү дээ. Богд гээд тэгэнгүүт тэрэнд амархан нэгдчихэж байгаа. Тийм. Тэгэл одоо энэ шийдвэрийг яаж лоббид чадсан одоо аим сонирхолтой байгаа байхгүй юу? Харин цаагаараа одоо энэ улсыг хурд лоббидж байгаа байхгүй юу? 54 гишүүн зөвшөөрж ийн. Тэгээ өөрөө бүр чойж сонирхолтой. Одоо тэгээ манай нөгөө хин хамлам чин бүр хуулийн төсөлд нь жаахан оролцсон энэ гэсэн сууж л штэ. Тийм тэгээд гэтээ одоо ингээд харж хат залуучууд одоо маа найзууд дотор бол альж шашинг бол нэг амар одоо нэг шашингүй үзэлтэй. Гэтээ яг хоо ингээд бас яг над шиг би бол ингээд шашин шүтдгүүчсэндээ нэг юм итгэл үнэмшил хүнд ус байдаг штэ. Тэгмээд уламжлаад дагаад одоо мэдээж игэн дээр хүн амьд өнгөрөх юм бол мэдээж одоо алтан савын заавал нээлгэн тэгээд лүүжин давилна тэгээд одоо цагаан сараа тэр уншуулах ёстой номоо уншуулна. Тэгээд ингээл ер нь айл талд ингээл зүгээр нэг савыг бас гээд монополчлцсан л байгаа байхгүй яг үндэ дээр үед одоо жишээ нь бас алтан савыг заавалчгүй ламнар биш алтан сав нээн гэдэг нь ер нь бол одоо шүүх имлэг шиг юм байна л да. Яг хоо тэр хүний зөвхөн би мах бодно яаж өнгөрснөөс гадна тэр одоо сэтгэл санаа нь ямар байсан те одоо юу гэдгийг те одоо сүнс нь одоо яг яасан юм асан гэдэг тэр юу одоо бөөнөр хийдэг байсан байгаа. Тэ тэгэнгүүт одоо тэр алтан сав нээдэг тэр одоо үйлчлэгийг шарын шашныхаа монополцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт залуучууд юу гэж юм нэхэр тэгээ данаа ээж авч өнгөрөхөөр яах юм та нар одоо Африкийн бүшмэнүүд шиг ингээд ямар зам үйл хийхээ мэдэхгүй мүү ч гэх шиг те. Үгүй яг юу гэсэн үг юм заавалчгүй тэгэж төвдийн зам үйлээр бид нэр
ээж аваагаа яах юм одоо юу гэдэг те одоо тийм сони юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол бид нар амар ингээ гүнзгий ингээд орцсон байгаа нь харагдаж байгаа юм л да. Одоо бид нар бол одоо ингээд дээшигээ бол одоо өөрсдийнх нь хүсэл дээр хийн штэ мэдээж. Юг одоо дээшигээ бол одоо мадан сатныхаа өгснөстэй хүмүүс бол мэдээж өөрсдийнхөө өөрийн яах юм гэдгээ төхөд ирэхээр хэлнэ штэ. Тааллаар нэг шүвчин сашнаа ч юм уу. Би бол яг өөрөө юу гэж хэлж үлдээх вэ гэдэг чинь бас арай өөрөө л авчихна л та тий. Тэгэхээр би бол одоо автоматар одоо тэр нэг Монголын шашин юм шиг л байгаад байгаа нь жоохон утгагүй байгаа даа. Тий. Одоо ер нь манай үндэсний баг юу одоо би бол заавал миний алтан савыг нээх хэрэг байхгүй л гэж хэлнэ. Тэгээ одоо яг үндэ хүн үхээд юу ч юм одоо тэр үнэхээр яг тэр алтан сав алтан харьцаг нээдэг гэдэг шиг одоо яг үнэхээр хойдохыг нэмийг хийж иж тэр хүний сүнс амарлангуй болдог ч юм уу бид нар тэрийг мэдэхгүй байхгүй. Тэр хүний итгэл үнэмшил гэдэг бол өстой хязгааргүй байж болно. А гэхдээ бидний яг дургуцаад байгаа юм энэ нэг юм институт үүсчээд яг хүмүүсийн эрх ашигаар ингэж одоо бидний эрх ашигыг даваад байгаа юм шиг те. Бидний татвараас яг мөнгө авах гэдэг энэ л одоо хамгийн шүүмжлэмэр зүйл байгаа байхгүй. Тэгээ яг үндэ бид нар ганданд очихоор л өөрсдөө очие л гэж байгаа шүү дээ те. Тэрнээс биш одоо юу гэдэг хүчээр ингэж авч байгаа нь л эсэргүүцэж байгаа. Тий. Энд чи одоо ингээд хуулийн лобби одоо хэлэхгүй бол дараагийн удаа дараагийн алхмаа хийн штэ. Дахиад нэг шатшаа ахлах штэ. Тэгээ 0-1 чинь өөрчлөгдөн гэсэн үг. Эхний алхам нь одоо ингээд нэг өдөр болгочлоо. Хоёр дахь алхам дээр 0-1 болчлоо. Дараагийн алхмууд нь бидний хэлэхгүй байгаа юм бол яшт юу болох нэг асуудалтай. Надад санаг чинь би бол яг зүгээр аль ч шашны байгууллаганд бүгдээр яг адилхан бизнесийн байгууллага л гэж хэлмээр. Яг цэвэр бизнесийн байгууллага, ашигын байгууллага, улс төр бизнесийн байгууллага, ашигын байгууллага. Тэгээд татвар төлдөг нь хамгийн аимшигтай, хамгийн том одоо ашиг нэх юм уу. Дээр үед одоо тэр нөгөө викинг дээр харж байгаа сте тий. Яг хамгийн баян юунууд нь бол ингээ сүм дотор ингээ бүх алт малтан ингээ байж идэг тий. Халтчгүй тэгээ ядчих тий. Хин ч халтахгүй тэгээ нэг хитэн ламнар ингээ байж идэг. Одоо арт өмнөөс л тэгэл тэр чинь ингээл өргөл байр тэгсээр байгаа төвлөрсөн байгаа шүү дээ тий. Тэгээ тийм баг. Тэгснэ сүүл рүүгээ нөгөө викингүүд ч өөрсдөө юу яагаад одоо ингээд ус мосонд ороод нөгөө баптизм хийлгээд тэр нөгөө яалчгүй хамгийн тэр баян худалдаа юу хөгжсөн ийм орнууд нь тэр шашинд орцсон байгаа даа болохоор тэднэртэй худалдаа 8 хийж одоо байнгын харилцаатай байхын тулд тэдний тэр шашны нөлөөнд зөвшөөрж өөртөө тэр шашинд нь орж иж тэднэртэй одоо нэг левел дээр одоо бизнес харилцаагаа хийж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ нөгөө викингүүд чинь юу болоод хаад ноёд нь одоо жишээ нь юу христийн шашинд ороод одоо тийм шивэд даан маань чинь бүгд загалмаа байгаа шүү дээ туг нь. Тийм шүү дээ. Тийм тэд нар чинь бол яг нөгөө нэг юу шүтдэг олон өөрсдийнхөө нөгөө одын модын нөгөө тоор бурхнуудаа шүтдэг. Тийм нөхдүүд байжсэн чинь яалчгүй тэр нөгөө төв Европын нөгөө нэг тэр нийгэм эдийн засгийн хүч одоо тэр нь илүү одоо ингэ шашин амар давмгаалцсан. Ерөөсөө юм шашин төр гэдэг шиг л юм тийм байсан. Тэгээд анх одоо нөгөө Ромын эзэнт гүрэн чинь бас Христ шүтдэг хүмүүсэд чинь яг арслан тооллоод ингээд наадам хийгээ байждаг байсан байхгүй гладиаторууд шиг одоо боолчлол нэг Христ шүтдэг хүмүүс ч юм бол ийм бүр ийм одоо дарлагддаг тийм нэг юм цөөнх хүмүүс байсан одоо Израиль Палестинаас гаралтай тийм хүмүүс байж байгаа тэгэнгүүт энэ яг шашин гэдэг юу чинь ямар юу юм бэ гэдгийг Ром эзэнт гүрнийхэн ойлгосон байхгүй ямар хүчтэй юм бэ гэдгийг хагаал тэгэл шууд эзэнт гүрний шашин болгоол дэргээр дамжуулж одоо ингэж одоо юу гэдгийг улс төрийн тэр нөлөөгөө бүр улам хүчтэй болгоо. Тэгээ одоо хүртэл ер нь Ватикан тэ католик шашны юу н одоо тэнд байдаг. Үнэн алдарчны шашны чинь бас зүүн Ромын эзэнт гүрэн чи одоо хөгжүүлээ тэр нөгөө Константинополь хотоос тэ. Тэгээ одоо ингээл тэр бол яг тэр цаана тэгээд нөгөө тэр Библийн чинь анх байсан тэр нөгөө хувилбаруу тэр дээр үе юунуудыг чинь ингээд сайхан редакторлоод яг ингээ хүмүүсийг захирахад хэрэгтэй. Захирахад Монголын эзэнт гүрэн ч гэсэн тэр тактикийг ашиглаж исэн байгаа анх. Одоо ингээд байнгын одоо ингээд дайтж идэг одоо хоорондоо дайтж идэг нэг юм улс байла тий. Монголчууд очиж эзлээд нэг юу тавиа тий. Ингээд инх тайвныг тогтоочдөг. Тэнгүүд байнгын дайтдаг байсан хүмүүс ингээд хийх ажилгүй болоод ирэнгүүт яадаг гинэ. За яг эхлээл ингээд сайхан нөгөө нэг аж ахуйгаа эрхлээл фермингээ хийгээл те. Ингээд сайхан амьдарч байгаа сүүл рүүгээ нөгөө нэг юм хийцгүрж эхлээд янз бүрийн гимт хэрэг гарч эхэлтэн гинэ. Архитан согтуурах ч юм уу ингээд нийгэм тэнгүүд тэр хүмүүсийг номхруулахын тулд монголчууд тэр шашныг дэмжижсэн байхгүй санхүүжүүлээд. Одоо яг энэ нөгөө 0.1% гэдэг шиг төсвөө гаргаа те. Шашин сүм өмнө байгуулаад тэр хүмүүс очиж мөргөх ёстой чи юм одоо хүн алах нүгэл одоо юу гэдгийг ийм юмыг тэр тухайн орны
хүн амд одоо тэгж номхруулахын тулд Монголын эзэнт гүрэн тэгж ашиглаж исэн байгаа байхгүй дээр үед. Тэгэхээр яг тэр тактикнда бид нар өөрөө манжин тэр юунд ингэж госуулаад яг л тэр тоглолтдог байсан тоглоомд өөрөөсөө орцсон. Тэгэл одоо хүртэл тэрнтэйгээ зуралтаал ингээл байдаг шиг л. Ер нь яг нөгөө төрөний юм дээрс нөгөө яг гүцэгээ залруулж хэлэхээр нөгөө яг шашин болгон дайн дагуулдаг гэж харагдаж байгаа ч гэсэн яг хүн болгоны цаана дайны тийм их ашиг байгаа даахгүй. Шашингүй байсан ч хийж идэг, шашиндаа байсан ч хийж идэг. Тэнгүүж шашин гэдгээр гоё халахлаад одоо бид нэр ариун газрын төлөө гэж хэлээд яг зүүн тишээ дайрж байгаа байхгүй. Одоо европчууд. Тэгвэл хоорондоо байнга алдсаж исэн хүмүүс нэг шашинд ор нэг папын дор нийлчингүүд амар хүчтэй юм болоод тэгээд яг тийшээ нэгдээгүй хэдийгээ нөгөөдөл чинь бөөрлөхөн тэгээд яалчгүй нэгдэн. Тэгээд баахан нөгөө зэрүүдийн гаргаад тийшээ явуулаад тэнгүүд жинхэнэ яг тэр Европч одоогийн шиг одоо юм хүчрэхэг ч юм уу эсвэл одоо ажил дээр үеих шиг тийм хүчрэхэг байгаагүй шүү дээ өмнө чинь. Яг ойрхот орнод те одоо манайхаар ойрхот тийм. Загалмаадны дайм ингээд амар жинхэнэ баян жинхэнэ хөнгөтэй газарлууд ярьж эхэлж исэн байхгүй. Тэнд дундад аз. Тийм газар буруу намтан тэр гэж мэл тийм. Тийм тэнгууд нөгөө талаас нь бол яасан юм бэ л дээ угаасаа энэ мусульман шашин ч өөрөө бас ингээд маш хүчтэй тархацсан. Тэгээд энэ юм уу Испани эдрий чинь бүр эзэлсэн байсан юм л шүү дээ. Тийм шүү дээ мөрүүд гэдэг лөө те. Тийм баха Испанийг бол эзэлсэн байсан. Тэгээд нөгөө ер нь бол ингээд ороод хоошоо Европ руу орж исэн байхгүй. Тэнгүүд бас нөгөө христийн шашинтай одоо энэ Европ хүмүүс чинь бас нөгөө нэг юм хамгаалах юу яагаад тэгээд тэр одоо нөгөө юун дээр яасан биш завшна гэдэг шиг те нөгөө сохорсон биш. Өөрөө тийшээ газар нутаг эзлэх гэж бас ингэж явж мовч те. Тэгэл хэдүүлээ одоо ингээд ийм амар исламуудын аюул байгаа юм байна. Нийлээ дайрыг за би өдөрт нь чи өдөрт нэг дахиад дайглах байхгүй. Тэнгүүд яг шашин байж гот энэ чинь нийлээ дайрцгаа байхгүй. Тийм тэгэл пап гэл те. Сайхан зэвсэг юм да. Тийм ер нь бол сайхан халахвч гоё нэрээр халахалдаг. Ариун дайн гэж. Ямар ч дайн ариун байхгүй шүү дээ. Харин тийм. Цус гарахгүй дээ хүн савчсан чинь. Шатар тоглож байлцсан аа. Цаана ирэх ашигын л дайн байдаг хэл та те. Ашиг сонирхолтой. Тэгээ сая нөгөө одоо ингээд баруун ром зүүн ром байж байгаа л одоо ингээд ромч байжснаа гэдэг ялч хуваагдах шаардлагатай болоод баруун зүүн болчихж штэ. Тэнгүүд яг нэг нь ингээд хуучин одоо католик авч үлдээд нэг нь одоо үнэн алтартан болж байгаа юм ч гэсэн яг эрх мэдлээ тэнцэнэ тусгай одоо салгаж авах. Өөрийнхөө нөлөөллийн бүсийг л яг ингээд авч үлдчихэж байгаа хөөх те. За энд бол зөвхөн манай шашин байна. Энд бол Mobicom-ийн сүлжээ байна гэх шиг. Тэнд одоо энэ хитэлийн сүлжээ гэдэг шиг тийм болоод тэгэнгүүт одоо нөгөө протестантууд байгаа шүү дээ. Герман одоо энэ англичууд чинь бид нар тэр хаа бол байгаа 1000 бэрийн цаана байгаа тэр Ром гэдэг улсаас захиргаа авдаг байсан. Энд ингээд би шал өөр юу байна гэдээ одоо Английн тэр одоо хаан чинь хэм Тутор хаан билүү хэм блэ? Олон их нэртэй эхнэрүүдэд цацалдаг нэг бүдүүн хаан байдаг шүү дээ. Тэр хаан чинь бол анх одоо нөгөө Ромын паптай тэмцэжсэн баг яахгүй. Тэгээд тийм Английн протестант одоо тийм юг бас юм христийн бас юм шашны урсгалыг үүсгээд тэгэл нөгөө улс төрөөсөө болоод шал өөр шашин үүсгээд байгаа шүү дээ. Дандаа л яг тийм улс төр яг тэгвэл шашнаар дамжуулж нөлөөлөд байгаа болохоор тэгэнгүүт одоо яг ингээл институтчээд одоо тэг байгууллагачаад ирэхээр л яг нэг тийм цаана өөр хүмүүсийн ирэх ашиг байдаг. Тэр нөө байгууллага чинь амьд байхыг хүснэ. Тэр байгууллага чинь томрохыг хүснэ те. Бас нэг ашигтай хүн чинь ингээл нэг л хэвэндээ байхгүй шүү дээ тий. Бас нэг өсөн дэвчийг хүсдэг шүү дээ. Тэр одоо нөгөө нэг байгалийн юугаараа л зөнгөөрөө гэх юм уу тий. Ялчгүй байгууллага нэг юм пирамид нэг юм юу болчхороо л заавалчгүй л ингээл томроод илүү их хоомрохэл тэгэл илүү занхаагаал тэгэл сүулдэ хүүрээ дэлхэ болоод төсвийн мөнгө рүү орж мороод тэгснээр бүр цаашаа ингээл бүр хүүрээ дэлхэ болоод занхаагаал тэгэл нэг юм болонгууд эргэж харж чадахгүй тэрхий нөгөө бандар болгоор ингэж эргэж хурдан гэж харж чадахгүй тэгэл задраал хоёр болоод тийм тий дахиад дөрв болоод ч юм яг тийм их ашиг юм л юм байна. Тэгээ нөгөө монголчуудын тэр дээр үе юу бас их гоё юм шиг санагдаад тийм бүх шашныг ер нь бол хүндэлдэг. Юу вэ одоо ер нь одоо нөгөө дээр үед чинь бүр яажсэн гэж хар хорой хот одоо христийн лалын буддын одоо ингээд бүх шашны төлөөллүүдийг хооронд ингээ мэтгэлцүүлээд ингээд Монгол хаад ноёд чинь үзээд юу болоод юм вау мэтгэлцэн бол нэр та нар ингээ сайхан мэтгэлцтэй сүмүүд ингээ тэр нөгөө нэг юуны Jack Weatherford-ийн номон дээр бас байт юм л
Гэсэн чинь сүүл рүүгээ нөгөө нэг Христийн баг чинь дуугаа дуулж эхлээл лалынхан чинь бас юм уугаа уншиж эхлээл мэхлээ. Сүүлдээ мэтгэлцсэн биш зүгээр юм тэнэг юм болоод эхэлсэн гэж аахгүй. Тэгэнгүүт яг монголчууд нь за чимээгүй байж. За bullshit юм байна. За чимээгүй байж. Бүх юу бол те наад чинь бол ингээд уулын орой бол аль талаас нь гарч болно те. Гэхдээ орой бол нэг л байдаг. Энэ бол тэнгэр одоо юу те. Мөнх тэнгэр та одоо наад тал талаас нь л авираад байна те. Тэгэхээр яг үндэ аллах одоо ертөнцийн эзэн мөнх тэнгэр гэдэг ч одоо бүгд яг үндэ нэг зүйлийг яриад байгаа юм байна лээ те. Тий нэг одоо энэ ертөнцийг үүсгэгч ертөнцийн нэг юу гэдгийг те бүх амьд энэ юуг ин тогтолцоог ингэж одоо байгалийн хуультай одоо энэ нэг юм ухаалаг одоо тэр бүтээлчтэй бүтээгч гэдэг байгаа шүү дээ. Яг тэрийг л одоо тал талаас нь л тайлбарлаад байгаа байхгүй те. Тэгээд тэрнээсээ болоод ингэж зодтолтоод ингэж тэгээд яг л тэнгүүт тухайн үед ахаа манайхан бол ер нь дээрээс нь харж ирсэн байх та аягаа. Тэгээ эхлээд яг логикийг сонсч үзэх гэсэн байхгүй. Үнэхээр яг тэр нь make sense тэ авцалтаатай байх юм бол бас авч үзье гэж бодож байсан байхгүй. Тэгээд үнэхээр авцалтахгүй байгаа учраас окей та нар. Тэгээ хоорондоо эвтэй нартай бай гэдэг. Ингээд яажсэн. Одоо залуучууд энэ талаар бол угаасаа бүгд ойлголттой болсон шүү дээ. Шашин яг юу юм бэ гэл. Аха. Тийм энэ дэр бас яг зөв ойлголттой байж болж бодод байдаг шүү дээ. Юм нэг. Гурал бол яг нэг шашингуу үзэлтэн гэх үү. Би бол ер нь яг тийм далдын юм байгаа гэж итгэдэг. Одоо бурхан ертөнцийн бодтой юу ч гэсэн гоё сургаалуудыг ингээл уншдаг. Манад бас гэрт байгаа. Манад юм уу христийнч ном байгаа. За лалын ном ч арай байх. Ислам юм тийм. Яг би тэр чинь бас яг монгол хэлээр орчуулагдсан юм уу одоо нэг сайн байхгүй л шиг байна л та. Тэгээд тийм. Тэгээд яг бүгднийг л зүгээр хардаг шүү дээ. Тийм. Одоо тэгэл яг бидний яг ярих гээд байгаа юм болохоор ингээд энэ институтыг л үзээд одоо яг нөгөө Есүсийг чинь ингээд уншин штэ тэгэхээр ингээд одоо тэр пласибо эффекттэй хүнд нөгөө ингээд им гэж хэлээд чихрийн найруулга одоо тийм бэлтгэл өгчөнгүүд идгэрдэг гэж байгаа юм. Тэг яг хоёр хүнд хагалгаа гэдэг нэгэнд нь ингээд зүсчээд далтыг буцаж оёод нэгэнд нь болохоор яг хагалгаа очиод оёод тэгээд hip surgery за predictably irrational гэдэг Dan Ariely гэдэг хүний номон дэр байгаа. Тэнгүүд яг нэг хүний ингээд яг зүсч хагалгаа хийгээд нэг нь болохоор зүсчээд буцаага ойцсон гэж байгаа. Тэгээд яг хоёлаа яг адилхан үр дүн авч ийн гэж байгаа. Хоёулаа адилхан гэмтэлтэй байсан юм. Тий. Тэгснэ одоо тэр хагалгааных нь үргэлжлэх хугацаа одоо бас нэг хагалгаа хэлэгчний хэсэгтэй гайг болно шүү дээ. Тэр хугацаанд ч гэсэн адилхан байсан гэж байгаа. Тэгэхээр тэгэл эмгтээчүүд худлаагаасаа орилоод идэм юм шиг байхгүй. Тэр яг итгэлийн хүч мөчийг байл 1000 жилийн өмнө 1000 гаруй жилийн өмнө Есүс ингээ ойлгоцсон амар яриад зөө. Тэгснэ ингээд фарисеучуд гэдэг нэг юм цашны зохион байгуулалттай юм амар лаг бүлэг. Тэгээд хүмүүс тэднэрт өргөл барьцаа өргөдөг, тэднийг шүтдэг. Тэднийг амар яг ийм байх хэрэггүй. Та нар ингээ шууд өөртөө залбирчихоо. Одоо миний нэрийг хэлээ залбирчихоо. Одоо тэг хин нэгэнд мөнгө өгөх. Одоо тэг очиж тэгж дээшээ тахил махил өрөх хэрэггүй гэд ярьж хагаад тэгвэл нөгөө шашны ирэх ашигта цаацлуулчих жоох. Аа. Тэгсэн чи тэр хүнийхээ ингээд яриаг ингэж дэмжиж явж байгаа хэрнээ улаан цай ингээд нэг юм эдитлээд хүн амыг захирах гэж эдитлсэн юм шиг тийм ярианд итгээд ингээд одоо байгуулгачаад явж байгаа нь бас дахиад амар хаваасаа тийм нэг юм юу байд юм шиг зүг тогтол байд юм шиг. Айсараа ингэж орж ирдэг тийм. Айсараа л нэг ингээд нэг юм толгоочод ороод ирдэг тийм. Тэгээ нэг институцийн тэр нэг юм заваа юуруу орчдөг. Нөгөө Христийг чинь яг нөгөө тэр жүүдийн шашных нь яадаг үстэй тийм. Тийм одоо нэг үстэд үстэй. Тийм одоо ер нь ийм л юм шиг байлаа шүү дээ. Одоо Христийн шашинд чинь хуучин гэрээ, шинэ гэрээ гэдээ хоёр библ байгаа шүү дээ. Тэнгүүд хуучин гэрээ нь болохоор яг Иесус Христийг төрөхөөс өмнө шинэ гэрээ нь болохоор яг Иесус төрж эхлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг хуучин гэрээгээ авч үлдснүүд нь юудын шашинтнууд юм шиг аа. Мосе эдрийг шүтээд байгаа нь тэд нар чинь. Тий. Одоо би одоо ертөнцийн эзэн шүт за яг ингээд би ертөнцийн эзэн шүтлээ гэж бодъё. Тэгэнгუут ингээд үнэн сэтгэлээсээ шүтчихээ л та. Тэгтээ ингээд сар болгоно нэг орлогынхаа 10% өгөхгүй байвал харин тийм тэр чинь одоо Жорж Карлсон тэр заавал авах ёстой гэж лам нар ер нь хэлэх байна. Яг нөгөө ингэж тайлбардаг. Ингэж хэлэхээр сүмийнхэн амар ууралдаг байхгүй. Ягаад ингэ байгууллагч ёстой юм. Бурханд ягаад мөнгө хэрэгтэй гэдэг ингэдэг. Энэний чи ачаар хүмүүс нэгдэж энэ шашныг цааш нь үргэлжлүүлж байна гэдэг байхгүй. Оршин тогтнох. Тэгэхээр бас өөрөө яг институт болчихж байгаа юм. Харин тийм. Тэгэхээр ч одоо Есүсийн хэлснээр одоо хүн бид нар сүмээр дамжуулж тэр нэг Есүс ингээд нас сурах аалагдахад ингээд нөгөө хөшгөн ингээд урагдчихъя гэж гэдэг байхгүй тэр том сүмийнх нь. Тэгэхээр яг тэр хөшгөн ямар учиртай гэхээр тэр хөшгөний цаанд бүх нөө сүмийн үйл ажиллагаа явагддаг тэр нөө цаад бизнесүүд нь хийгддэг байсан байна. Тэнгүүд тэрийг ингээд онгойлгож гэсэн бэлэгдэл дутахтай юм шиг байна. За. Тэнгүүд одоо
бурхан үнэхээр л яг тийм хаана бүх юмыг мэддэг бүх газар байлцчихэдэг юм бол бид нар бүгд ингээд бурхантай холбогдох. Бид нар бүгд бурханы одоо дүрээр бүтсэн юм бол бүгд л одоо холбогдох боломжтой байна үстэй. Үнэхээр одоо яг сүмд очиж нэг хүн дөргөлбөр зүрхгүйгээр магадгүй Есүсийн нэрийг хэлээд ч юм уу буддаагаар дамжуулаад ч юм уу тиймэрхүү юм одоо яг тэгэж одоо яг Есүс болохоор яг надаар дамжуулж гэж нэлээд ярьсан байт юм байл л да. Тэгээ тэр нь болохоор яг зүгээр тэр хүний эго биш л гэж бодож байна. Угаасаа тэр төвшний хүн одоо эгогоо яаж миний нэр мэр гэхгүй л санагдах юм. Зүгээр яг одоо яг миний надаар дамжуулж гэдэг нь тэр нөгөө сургаалуудын одоо эгийн сургаалуудыг ашиглаад ингээд та нар бурхантай холбогдох боломжтой шүү. Тийм нөгөө юуг нь аргын заагаадсан юм шиг байна. Тийм. Тэнгүүд одоо яг хүмүүс заавал нэг юм сүмийн өдөртөгч хүнээр дамжуулж ч юм уу одоо дамжина гэж байгаа бол тэр айгу худлаа шашныхаа эсрэг л байгаа даа шүү дээ. Логик гэвд. Манад болохоор бол манах шиг байж болох л одоо ардын уламжлаад байгаа далангоо гэх нөгөө яадаг үлээ 5 сум уулуулдаг шиг л тэдргээл ингээл цуглуулаад шашин болгоол тэгэл цаашаа нөгөө нэг ингээл тиймэрхүү юм шиг. Яг зарим хүмүүс шашин бол хэрэгтэй байдаг байх л та яг. Итгэл үнэмшил. Тийм. Заавалчгүй тийм нэг юм юу зохион байгуулалттай тийм бүтцтэй юм байж яг илүү одоо утга учиртай болдог ч юм уу илүү ойлгомжтой болдог тий. Зарим хүмүүс тэгдэг байж магадгүй. Жишээ надад бол заавалчгүй тийм би нэг юм юунд очиод авах шаардлагагүй. Би бол зүгээр одоо би бол залбирчдаг одоо жишээ нь ингээл юу гэдэг одоо миний аав ингээл одоо энэ чинь нэг юм удам тий энэ юунда тэр одоо өөрийнхөө удамдаа залбирдаг гэх юм уу. Ягаад гэвэл хүний нөгөө нэг энэ бас нэг шинжлэх ухааны юутай юм байл л дээ. Хүний нөгөө генэнд маш их мэдээлэл хадгалагдчихэдэг. Тэр хүн өөрийнхөө тэр удмын тэр мэдээлэл рүү ингээд одоо бясалгаж яах ч юм уу те тэндээс одоо ингээд өөрийнхөө нөгөө анхаарлыг тийш нь төвлөрүүлээ тэрнийхээ ухаж штэ те компьютерийн search хийж ийн гэдэг шиг. Тэгэх юм бол одоо чинь амьдралын арга ухаан одоо тэр олон хүмүүсийн одоо те олон 100 мянган үе явж байгаа штэ тасралтгүй ингээд гинжин хэлхээ явж байгаа. Тэр хүмүүсийн бүх мэдээллүүдийг жишээ нь сэргээх ч юм уу те яг тэгж л итгэдэг л дээ ер нь. Хэрэгтэй юмнуудны одоо ил гаргадаг гэх юм уу. Тэр хүч нь одоо хүн дотор нь байгаа. Тэгээд өдөө хүртэл намайг ингээд би болтол ингээд тэр амьдрал үргэлжилчихсэн юм чинь тэр бол нэг тийм үргэлжлээгүй байсан бол тэгэл одоо муу л байсан бах тий. Сайн яг дахин зохицол яг болсон болол одоо хүртэл би явж байгаа. Одоо байгаа ширхэг хүн болгоны эцэг өвөг дээдсэн амжилттайгаар өрөөд мовлдсон байх гэдэг байна. Тийм тэгэхээр яг илүү өөрсдийн нөгөө юугаа юунда залбирдаг ч юм уу тий. Одоо нөгөө сүүгээ өргөж мөрөгдөг ч юм уу тэр чинь бол бас юм гоё бэлэгдэл байгаа даа байхгүй те ингээд тэр хүмүүсийг одоо амьд хийхдээ одоо тэрийг хийж байгаа нөөрэ бас аяга өөрт наадж байгаа л өгч байгаа юм л да. Тийм сүүгэж байгаа гэж. Одоо яг зан үйл байгаа даа. Тийм одоо ингэдэг гэж байгаа байхгүй. Нөө affirmation шүү дээ те. Одоо ингээд та нар YouTube-ээс affirmation гэж таах юм бол ийм зөндөө байгаа за. Одоо ингээд тоглоулангууд за би гэх юм уу. Тийм өөртөө ихтэй би одоо ингээд юмыг чөлөөтэй харж ийн би чадна гэдэг. Тэр чинь яг нөгөө төвдийн тарин яваад байгаа байхгүй. Шарын шашин бол ингээд яг бид зөндөө шүүмжилж байгаа ч гэсэн тэр дотор ингээд яг анханасаа тарин одоо affirmation яаж ажилдаг шиг тэр шарын шашны тарин ажиллаж исэн байгаа байхгүй. Тэгээд ингээд газар авцсан. Тэнгүүд тариныг одоо заавал бид нэр төвд хэлээр сонсох шаардлагагүй. Яг YouTube-ээс харж байгаад өөрийнхөө одоо хэрэгцээтэй яваар. Яг Mark Manson гэдэг нөгөө Subtle Art of Not Giving Fuck гэдэг нөгөө өөрөөр том жиргэн амжирах одоо бяцхан урлаг гэдэг номын зохиолч яг ихний бүлэг дээр нөгөө affirmation сонсоод толны өмнө та affirmation сонсоод гэдэг байхаа толны өмнө та би өөрөө тийм би өөрөө ийм гэж байгаа бол одоо тэр чинь үүндээ жинхэнэ итгэл биш дээ гэдэг жаахгүй. Тэр бол үнэн жинхэнэ итгэл биш байхгүй. Гэхдээ хүн өөртөө итгэл хүн өөртөө итгэлийг байгуулахын тулд fake it till you make it те. Одоо нөгөө нэг placebo effect тийм placebo effect чаддаг болтол өөрийгөө хуурах хэрэгтэй би сайн гэдэг. Тэгэхээр яг тэр хоорондын одоо нэг тийм процесстэй affirmation яаж ажиллаад байна гэхээр ой тогтоолт болоод байгаа байхгүй. Одоо бид нэр ингээд лимон нүдэн анаад төсөөлөд яг ингээд гар дээр байна те ингээд шүүс нь ингээд ялгараа байж ингээд яг тэгээд одоо энэ лимоныг хазаад ингээд зажлаа гэд бодоход одоо яг тийм амтдахгүй байгаа шүүс ялгарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэнийг хотлон үнийг ялгаж чадахгүй. Тэгмээд одоо батагийн дархинд ч юм одоо ингээд лимон идсэн, лимон амталсан гэдэг тийм ой тогтоолт үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ой тогтоолт ингэж болгоод байгаа шалтгаан нь ямар нэг юм хийхэд бид нэр өмнө хийгээд үдцсэн байвал илүү зоримогтэй өөрийгөө хязгаарлахгүй байдаг штэ тий. Анхны хайгуул зү. Тэгэхээр яг өөрийгөө би ингээд үдцсэн би юм өөртөө ихтэй байгаад үдцсэн гэдэг ангууд дараг удаа тийшээ илүү чөлөөтэй ордог байхгүй. Тэр чинь нөгөө нэг юу штэ нөгөө юу лээ таталцлын хууль гэдэг үлээ тий. Яг одоо нөгөө би аль хэдийн тэр нөгөө хүссэн амьдралаа бүтээсэн юм шиг тэгж бодох хэрэгтэй гэдэг. Яг тэрийг аль хэдийн болцсон юм шиг бодонгууд
гэд тэр нь илүү бүтгэд илүү амархан болдог гэд. Бид нэр ингээд тархиндаа амар их ментал барьертай. Одоо би чадах болов би яах болов гэдэг. Одоо манайс бол маш сайн мэдээ шүү дээ. Тайзан дээр гараад үзэгчдэд алгатахаас өмнө өөрсдөө алсан тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр ингээд үзэгчд чамайг хайрлан үзэгчдэд алгадахгүй гэдэг яг эхлээд өөрийгөө алах тэр процессыг авч хаяад байгаа. Тийм шүү дээ. Гараал ихний 3 секунд яах вэ гэдээс л тэгэл тэр сүү өргөх ч юм уу, залбирах ч юм уу бүгд ингээд биднийг ингээд одоо яг сэтгэлийн засал юм да тийм. Тийм яг ингээд тэр нэг одоо залбирж байгаа хүн бол яг юу хүсэж байгаа дээрээ төвлөрж байгаа, талархаж байгаа хүн бол ингээд амьдралынхаа сайн сайхныг харахад тусалж байгаа. Сүү өргөж байгаа нь бол одоо ингээд байгааг хөндлөж байгаа шүү гэдгээ ингээд дахиж ойлгож байгаа юм шиг тийм. Хүнд ер нь итгэл үнэмшлийн зайлшгүй хэрэгцээ шаардлага байдгийг юм шиг байна тий. Тэг ер нь ямар нэг байдлаар байдаг байгаа байхгүй тий. Хүн чинь нэг юм тийм байна. Хүн итгэл үнэмшил байхгүй бол тий юу тэгэхээр чинь биш мөрөдчих болчих юм шиг байна тий. Амтналаг болчихж байгаа юм шүү дээ. Амтнд ч гэсэн баг итгэл үнэмшил. Ингээд сонголт байх юм те. Одоо ингээд авраач гэх тэр чи одоо хард рокт орох гэж. Металдаа ч юм уу. Урсгал руу орцсноо бүр ингээд яг хөгжмийн урсгал. Чийл мэл ч юм эсвэл ингээд электр авсан гэсэн. Гинт метал литер гэж ингээд. Авраач тэрэл. Майн унших бол ингээд хипхоп урсгал шигтэй юм байна. Одоо яг тэр яг нэр тэгэж бодвол бас гоё юм шүү дээ. Яг одоо тухайн лаглаг юм судрууд гаргаж ирсэн рэпрүүд те амар шилдэг рэпрүүд ингээд best цомгуудаа ингээд гаргацсан. Тэгээ тэр нь ингээд дараа нь ингээд бүр ингээд дахин дуулагддаг те. Тэгээд бүр ингээд хурал хөгжөөгч тэгэж юм. Тийм батл матл гэдэг чинь ном аялцаал те пам гэл гаран дээр алгатаал. Тэр мөр чинь бол бас яг юм өвгөн соёл байгаа даа те. Ингэргээ ингэж ингээл бит нөхгүй. Гэхдээ би бол яг энэ нөгөө нэг ерөөл уншуулсныхаа төлөө ингээд амьдралаа даатгах гэдэг яг зөв төвд хэлээр ингээд яаж байгаа те зөвхөн тэр биш ер нь би зөв үг бол хүчтэй гэдэгт итгэдэг л те. Би өөрөө ч гэсэн тэрийг ингээд багсаа ингээд мэдэрдэг байхгүй одоо ингээд дэвтэрэн дээр яг ингээд хүслээ бичээл те би яг тэгин тим юм хийн ингээд одоо тэр минь одоо ингээд биелжсэн те. Тэгэхээр яг заавалчгүй одоо тэр хүч чинь таны дотор байгаа тэрийг заавалчгүй нэг байгууллага дээр очиж авдгуумаа гэдгийг л хэлсэн шүү. Тэрнээс биш би тэр ерөөлийн эсрэг бол биш. Тийм. Би тэгээд нэг юм усны судалгаа гэж нэг Японы эрдэмтнээс ингээд тэр үний юм уу? Тэр баамар үүсгэсэн юм аа. Тийм ээ. За тэр одоо ямар ч байсан бэ нэг тэр хэрэг үнэн бол ингээд байгаа байхгүй. Усанд ингээд үг хэлэхээр итгээд ингээд байгаа. Тэгэхээр ус ямар нэгэн хэлийг ойлгод юм уу? Одоо тэр чинь японоор юм англиар хэлсэн байх гэдэг шүү. Үг гэдэг нь өөрөө энерги юм байна л та. Тэгэхээр яг энерги нь аваад байгаа байхгүй. Тийм. Муухай үг бол муухай энергитэй. Тэгтээ ингээд одоо би бодоод анзаарсан ч юм уу нэтгээд байгаа юм болохоор ингээд шашны ойлголтын ингээд оргилно. Тэгээд шинжлэх ухааны ойлголтын оргил ингээд бас яг нэг уулын хоёр талаас ингээд авираад яг голдоо эцтэй нэг л юм байна гэдгийг би бодсон. Шинжлэх ухаан шашин хоёулаа нэг зүйл зөв хоёр талаас нь л хоёр талаас нь хоёр өөр өнцгөр хараад байгаа юм байна гэж би бодсон. Судалгааны байгууллага гэж байгаа юм шиг. Тэгээ яг шинжлэх ухаанд бол яг одоо тэр нэг бурхантай бас институт тэгж бодохоос бол гэж хол хүмүүс байгаа л да. Ялангуяа би бол тэгж бол айгүй артистууд байдаг шүү дээ. Одоо нэг Quantum Mongolia-гийн нэг дугаар дээр би нөгөө миний байгаагүй нэг ойд байдаг дугаар. Тэн дээр бол яг шууд бурхан гэж болох байхгүй тийм балайн байхгүй гэл. Яг тийм ярьдаг хүмүүс аюух байдаг байхгүй юу. Тэгээд ойд ярьдаг тэр чинь баг бурхан байгаа болоод дууссан шүү дээ. Тийм үү. Бид хөтлөн үзэв. Тий. Ер нь бол угаасаа тэгэл яалчгүй нөгөө нэг бид хар нүхнээс цаашаага юу байгаа гэдэг дээр очиод зогсчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд яалчгүй л нөгөө далдын юм руу ороод. Тийм өөртөө ингээд мэдлэгийн хязгаартай таны мэдэх хүн чадварын хувьд ингээд амар хязгаарлагдмал юм байж иж тэр том хүч байх боломжгүй гэж ярих нь амар дээрэнгүй ойлголт байхгүй. Тийм л дээ. Тэгэхээр бас шинжлэх ухаан ч өөрөө бас нэг юм хит туйлшраад те бас ингээд энэ л өстой хамгийн чин үнэн гэдэг ч юм уу нэг тийм яриад байгаа нь бас надад таалагддаг шүү дээ. Яг тэр бол зарим эрдэмтдийн шинжлэх ухаан ч бас нэг зарим нэг талаараа айгу сул дорой шүү дээ бас. Тийм. Яг шашин одоо итгэл үнэмшил бас амар сул дорой болгодог. Одоо хариулж чадахгүй хариултуудаа одоо шинжлэх ухаан яаж чадахгүй шүү дээ. Тийм юм байна. Шинжлэх ухаан ингээд харагдаж байгаа юм амар тод маш гоё болгож баталгаажуулж өгöd байгаа байхгүй. Харагдахгүй байгаа юм огт мэдэхгүй байгаа. Хэмжиж чадчих байгаа. Одоо ингээд жишээлбэл шинжлэх ухаан сүнс яг байдаг гэдгийг бол одоо ингээд нэг ямар нэг юм сүнс гэдэг зүйл бол байдаг гэж одоо ингээд нэг юм грамм ингээд бүх явцдаг гэд хэлж байгаа шүү дээ. Баталж байгаа шүү дээ. За тэгэнгүүтээ баталсан юм уу те? Тэгсэн граммаар нь хэмжээд. Амар бага хэмжээний грамм хүн яг бүх процессд ингээд алга болдог ингээд тэгэнгүүтээ дээр үд нэр нэг тийм одоо сүнс гэдэг зүйл чи одоо нөгөө нэг одоо даалт эртэнд шинжлэх ухаан чи явсаар байгаад одоо ингээд тулчингуудаа даалт эртэнцс рүүгээ ер нь ингээд одоо ингээд
ингээд шагааж байгаа байхгүй. Тэндээсээ судлаад батлаа явж байгаа байхгүй. Тэнгуү шашин чи өөрөө даалт ертөнцийг ингээд дээшгээ яваад ингээд яг нэг зүйлэл юм шиг байгаа миний бодлоор бол. Зүгээр л шинжлэх ухаан даалт зүйлийг судалдаг. Тийм. Амьдралгүй юм аа л тэгэл үгүйсэх юм шиг байна. Одоо нэг юм одоо нөгөө юу ганц ивэртгэ мөрөөд штэ тий. Тэрний домог одоо тэр бол үлгэр амт штэ. Тэгмэд ганц ивэрт халим гэдэг бас домог байсан гэж байгаа юм. Тэгээ халим байж байгаа штэ. Одоо байж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ мэдхгүй юм аа ингэж юм хийсвэр болгож ярих гэдэг юм жоохон одоо өрөөсгөл юм уу? Аль тал нь одоо мэдхгүй юм аа байхгүй гэж шууд ярих нь өрөөсгөл. Тийм. Би энийг мэдчихээн энийг мэдэхгүй байна гэж ярил айгу окей л байна тий. Нөгөө нэг юу яадаг гэсэн дээр үед нөгөө ингээ далаа явж байгаад ингээ доошоо ундаг байсан гэ тэ. Тэгэж одоо тийм юу ч дэлхий чи юм автгаа тэгээ ингээ явж байгаа ингээ ширээнээс унж байгаа юм шиг ундаг байсан гэж итгэдэг байсан гэ. Тэр бол арай л амар шашны суртлах уу. Шашин гэх мэдгүй тэр шинжлэх ухаан домог тэр нөгөө ертөнцийг тайлбарлах оролдлогод байсан л юм шүү. Нээж үзээгүй байсан хүмүүс л одоо тийм яаж байгаа хэл та. Тэгэл дээр үеийн нөгөө юу чин тэр викингийн юмуд чин бол ингээ дэлхийг ингээ тойроод нэг юм могоо ингээд байждаг. Өөрийнхөө сүлийг залгицсан. Сигурд гэдэг тийм л үү. Биш. Фафнир гэдэг могоо. Фафнир тийм үү. Тэгээд юу яадаг ертөнцийн юмнууд төгсгөл байдаг гэл те. Тиймэрхүү бас юунууд тэгэхээр тэрийг нээж үзээгүй байхдаа л тэгэл тийм зохиолыг тайлбарлах гэсэн ойлголт айгүйх байд юм шүү. Ингээл нэг юм одоо яг хүн болгонд нэг юм зөвслөө. Дэлхийн өнцөг болгон бүрд нэг тийм аянгыг тайлбарлах гэсэн ойлголтууд байгаа байхгүй. Яг аянг бол яалтчгүй л дээд хүчтэй тайлбарлаж ойлгохоор бас яг та нар ямар ч шинжлэх ухааны мэдлэг байл гэж бодъё. Тэгээ байж л нэг юм тэнгэрээс гэрэл бууж ирээд хахаар за энэ л нэг бидний ойлгохгүй нэг л бид нар ингээ шоргоолсон дээр дүф гээл тэгчээ шоргоолсон бидний мэдэхгүй шүү дээ. Тэр шиг нэг тиймэрхүү юм болчлаа л гэж ойлгох юм шиг. Тэгэл тэндээс эхлээд тайлбарлах гэж оролдлого хийсээр байгаа л тийм хөлөр домгууд үүсдэг юм шиг. Орчлын ертөнцийн бүх процессыг ер нь бид нар ямар одоо бүтээгч гэж одоо борхон бүтээгч шинжлэх ухаанд бол одоо бүтээгч гэж байгаа шүү дээ. The creator гэдэг одоо яг тэгтэрсэлтийн өмнө яг юу ч байхгүй болчихоо. Тэгээд энэ сэдвэр рүү бүр ингээ орохчгүй болчихоо байхгүй. Яагаад гэвэл оргуу хоосноос бүх юм үүсчлээ гэх гуучин баймар том асуудал гараад. Тэгээ энэ орчлон дээр болж байгаа бүх процессыг бид нар ямар нэг юмтай яаж холбож байгаа шүү дээ. Тэнгууд тэрийг болгоныгоо аянг зогсон ч үерэлсэн ч тэгэл одоо орчлон дээр болж байгаа процесс юм чинь ямар нэг юм хамаатуулаад заавал тэр нь ингээ ихтгэл үнэмшилтэй амар холбоотой яваад байгаа тий. Тэг яг өөртөө яг одоо нэг ойлголтын хүрээнд тайлбарладаг гэх юм. Одоо зэрэгэлдээ ертөнцийн талаар бол одоо ертөнц ингээ явж байгаад ингээ далаа дуусаа доошоо хасгарч идэг гэдэг ч одоо яг нэг юм хавтгай юмнууд харж исэн хүмүүсийн хэлсдэх байгаад байгаа шүү дээ яг юм. Одоо яг бид нар энэ өрөөнд дотор байгаа ширээгээр ч юм уу яг ертөнцийг тайлбарлах. Нар дэлхийг тойрж иргэдэг ч гэдэг юм тий. Тий. Одоо бүр 1000 жилийн өмнө одоо ингээд бөөндөр ч юм уу ингээд нөгөө ертөнцтэй холбогдоод орчлын ертөнцийг бас тайлбарлах гал амар хүүдсэн л ах л та. Тиймэрхүү юмудаас орчлын ертөнцийн яг одоо тэр нэг шинжлэх ухаан тэр үеийнхаа. Old school new school гэдэг шиг л гэж. Юм шиг санагдаад байдаг шүү дээ. Шинжлэх бас шашинч бас нэг шинжлэх ухааны тайлбар маягтай хэрнээ ер нь бол тийм одоо дээр үе нөө алхимч гэдэг шүү дээ. Алхимчид ч юм одоогийн нөгөө бас юунууд л байсан байгаа хөх тий. Тэгээ химийн тийм нэг урал мурал гаргаад нэг юм юу яадаг штэ нэг ингээл нэг шолом ингээл нэг хумс хийгээл нэг механик хөлмөл хийгээл тэр нь ингээл яг нэг химийн урал явуулаад байгаа хөх тий. Тэгэхээр тэр үедээ тэр нэг юм ид шид гэж тооцогддог байсан бол одоо бол зүгээр юм энэ чинь юу штэ гэдэг хиймжл юм биш үү? Тайлбарлагдсан байгаа хөх тий. Одоо хим нь бол яг ийм судална ийм элементүүд байгаа. 64 байдаг л хэд элементүүд вэ? 108. За ямар ч зүйл элементүүдэд тодорхойлоод тэг яг ийм судална ийм аргаар судална гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Тэгмээ тэр үед болохоор яг нэг ийм шидтнүүд юм уу юу юм уу гэдэг нь тодорхойгоос болохоор нэг тийм хөгжихгүй байсан юм шиг байна тий. Алт хийж өгнө. Одоо амьдралын шингэн эликсир гэдэг л үү нөгөө залуужуулах тэр шингэнийг гаргаж өгнө гэдэг баах юм шүү дээ. Би ингээд амар олон жил бодцоод нэг юм боддог байхгүй. Тэгээ орчлын ертөнц дээр ингээд хамгийн гайхалтай зүйл заяа. Бүх зүйл байж болно. Хүлээмжшүүлж чинь. Тэр дундаас би ганцхан зүйлийг онцлол хамгийн гайхалтай нь яаж байдгийм бэ гэдгийг би бодож байгаа хгүй. Тэр нь бодол. Яаж оршдог юм бэ гэж бодсон. Тэрийг чи бодлын талаар бодсон юм уу? Тийм би яг бодол орчлын ертөнцид оршин тогтнодог нь өөрөө хамгийн гайхалтай зүйл юм аа. Энийг цаасан дээр ингээд яг ингэж ажилдаа юмаа гэж буулгавал
ямар авахлаа гэж нилээн боцсон тэгээд гатсан байт юм аа. Ер нь төвхтэй тий. Бодол хаанаас гарч ирдэг вэ гэж бодсон юм уу? Бүх төрлийн матер юу ч вэ, орчлын ертөнд тэр чигээрээ байж болох ч тэр дотор нь бодол байдаг нь амар сонио. Матер хахдаг ч уу, ухамсар хахдаг ч уу гэдэг л. Тий. Энийг яаж байлгадаг нь нэг ямар нэг тийм тайлбар уусаа ухамсар анх шашны хөвлөө баг та одоо чинь энэ микрофоныг хин нэг ихлэ бодож байгаа л энэ юуг гаргасан байгаа шүү дээ тий. Дэлхий дээр одоо ингэ бий болгосон, бит болгосон тий. Бодол бий болгож байгаа шүү дээ тий. Тийм бодол тэгээд тэр бодлыг одоо бодол нь үг болоод үг нь үйлдэл болоод гэдэг юм тий. Яг тийм юугаар ингээд энийг юу болгож байгаа. Бий бол бүтээж байгаа. Эхлээд бодож одоо iPhone-ыг жишээ нь Steve Jobs ч нэгдэг шүү дээ тий. Яг нэг алюминий модон дор байж байгаа л бас Newton шиг бараг л тий. Ягаал одоо Apple гэх компани үсгий гэл. Бодол анхдаг гэж бодож чинь чи тэгвэл орчлоо. Бодол анхдаг ч байгаас ярахаар чинь бүр илүү нөгөө ертөнцийн үүсэл рүү дахиад явах. Харин ертөнцийн үүслийн цаана ямар нэг хүн үүсгэхээс өмнө тэгвэл яаж матер үүссэн. Гэл тэнгууд яг цаана яг өндө бурхан байсан уу гэл энэ л яг дуусахгүй яриа л да. Тий. харин тэг. Бодол байдаг нь хэрэг гайхалтай. Энэ хин нэг хийсэн юм шиг санагдаад. Бодох тэр тархин ч гэсэн хийж өгсөн юм шүү. Тий, ер нь яг тоёртой яг хувьслын онол дээр нэг санал нэгтгүүдээ айгу баяртай байдаг шүү. Хувьслын онол гэж яах вэ үгүй баха гэж боддог та. Яг амар авцалтаад байдаг л да юмуд нь гэхдээ л юм ч хувьсан л да. Тэгтээ дасан цогцох бах тий. Тэг хүн төрөлхтөнгийн тэр нэг юм арай л өөр байгаад байгаа юм да. Мэдгүй одоо тэрийг сайн судалж л үз. Хинч мэдгүй шүү дээ. Өмнө Атлантын ТВ байсан гэж ярьдаг шүү дээ. Тэгэл тэрийг одоо бүр 70 доор ингээл сонион пирамид энэ төр олдоод байгаа тий. Балгас олдоод тий. Тэгэхээр чин тэгэл бас ингээл шал сонирн болчих жоох. Сая бар Египтийн тэр юулаа Туркэд нэг юу олцсон шүү дээ. Göbekli Tepe гэд тэр чин бүр 12000 жилийн өмнөх. Одоо юу чин пирамид эдрий чин бид нар чи хэдэн хэдэн мянган жилийн настай гэж 4-4 гэж яриад байдаг үлээ. За ямар ч гэсэн ингээд одоо цагаас Клеопатра байна шүү дээ тий. Клеопатра гэдэг хата амьдарч исэн цаг. Клеопатра чинь бараг 2000 жилийн өмнө юм шиг. Тэнгүүд яг тэр цагаас бит хоёрын одоо Клеопатра бит хоёрын амьдарч байгаа цаг нь Клеопатра пирамид байгуулагдсан цаг хоёроос илүү ойрхон гэж аахгүй. Одоо Клеопатра пирамид баригдах нь илүү хол гэж юу? Бидний. Тэгээ он цагийн үед Клеопатра пирамид хоёр илүү хол гэж байгаа. Тийм хол байх л та. Тэгээд Туркэд нэг тийм юу байгууламж олцсон байх. Газар ингээ булцсан бүр. Тэгээд олсон чинь ингээд яг 12000 жилийн өмнө байсан юм бүр юунууд байгаа. Том юм багнууд. Тэгээд ийм нэг тойр олцсон байгаа байхгүй. Тэгээд яг тэрийн юугаар нөгөө нэг тэр нүүрс юуных нь бүтцээр нь ингээд шинжилээд утсан чинь 12000 жилийн өмнөх гэж байгаа. Тэнгүүд яг бидний нөгөө түүхийн номон дээр чинь пирамид чинь хэдэн манай эртний өмнө 3000 или 2000 жил гэдэг л үүдээ нэг 2000 тэр үетэй холбоотой байдаг гэсэн чинь тэрнээс ч өмнө бүр тийм юу байсан болоод тэгээд нөгөө юуг чинь Sphinx гэдэг нэг юм юу гэдэг штэ нэг юм амтан байдаг штэ арслан толгой тийм толгойтой арслан тэгсэн чинь Sphinx-ийн тэр юуг үтсэн чинь Sphinx дээр маш олон мянган жил бороо орсон байна гэж байгаа байхгүй нөгөө усны мэлэгдэл явагдсан байна тэгсэн чинь сүүлд яг энэ газар нутаг дээр амар их бороо ордог байсан гэсэн чинь 20 хэдэн мянган жилийн өмнө гэж байгаа байхгүй тэр цаг өөрийнхөө юугаар ингээд тооцоод үтсэн чинь тэр үед их бороо ордог байсан юм жүнгэл байсан байна одоо бол нэг мэлтэй байгаа даа шүү дээ тэгэхээр энэ бол яагаад ч тэдэн мянган нэг юу гэдэг 4000 жилийн өмнөх бүр тэрнээс ч өмнө хийгдсэн зүйл байна гэж одоо Египт судлаач бол ингээд маргалдаад байгаа юм лээ. Египт судлаач чинь зарим нь бол яг нөгөө 100 жилийн өмнөх юугаараа ингээд л эн чинь 4000 жилийн настай гэдэг юугаараа судлаад тэрэн дээр ингээд суйрлаа явцсан. Тэгсэн чинь үгүй наа чи бүр тэрнээс хол байна гингүүт нөгөө судалсан юм хамгаалаад ингээд бас мангартаад байгаа юм билээ. Магадгүй тэр оюухан сурчсан байж магадгүй лээ. Зүгээр одоо Египтийн нөгөө зурнууд дээр нь ингээд тэрийг ямар утга учиртай зурсан нь бол чондлогоотой ингээл хүнтэй холилдсон янз янзын төрлийн амьтдууд ингээд байдаг шүү дээ борхтууд нэгээл бүгд ингээд байдаг шүү дээ. Тэд нар зүгээр ингээд миний бодлоор энд ирж нөгөө нэг аль амьт нь илүү нутагших нь гэж нэлийн генетикийн нэлийн туршилтууд явагдаад янз янзын төрөл зүйлүүдийг гаргаж байгаа. Тэгээд эсвэл өөрсдийн генэ энэ дэлхийд дээр ирээд ингээд энэ дэлхийн амьтдтай ингээд генэ ингээд солилцож дотроос нь тест хийж байгаа. Тэгээд явсан байгаад тэдний үрдэнд бид нар өссөн ч гэж болох юм. Тэгвэл би сүүлд нэг юм онолт амар онолж явахдаа нэг юм таамаглалт амар итгээд байгаа байхгүй юу. Одоо хариг аргийнхан бол одоо байдаг гэдэгт бол амар итгэж байгаа.
Стив Хокинг бол бүгдээс хүн хөтлээд энийг байдаг гэсэн юм мань хүн баталгаа хийж чадахгүй хайсаар байгаа л одоо ингээд нас урсан шүү дээ. Зөв магадлалаа бодоход яаж өөрөө харь гариг. Тэгээ одоогор бол би бол энэ том одоо Америкийн ч юм уу энэ том засгийн газрууд бол би мэдж байгаа байх гэж би таамаглаж байгаа байхгүй юу. Одоо бидрийг бол одоогор бол амар голж байгаа бах. 100 жилийн дараа бидрийг бэлэн болохоор тэр том холбоонд бас оролцох эрхтэй болох бах. Тэр хүртэл бидэд бол ямар ч тийм өөртөө байдаг нь өөрөө гай олно гэж бодож байгаа ах гэж би бодож байна. Тийм нэг дээдлихт одоо NBA тоглохын тулд эхлээд нэг манай чинь нэ спрайтлиг дээ хоорондоо дайдахаа болох хэрэгтэй байх эхлээд. Тийм. Олимпиад орохын тулд бас те нэг аврагаа шалгах. Ядаж нэг холхон шиг нисчдэг те 90 тойрноос яг нэг мэддэг орчлын ертөнцөө мэдээд өссөн өсөөгөө ингээд яг 100 жилийн дараа бол магадгүй 100 200 жилийн дараа бидрийг ингээд соёлын хэрэгслийн амар хөгжиж штэ тэр үед зүгээр за окей гэд одоо нэгэн төлөв одоо нэг бүсдэл хамрагдах юм чинь нэг холбоонд бид нар бас орох бах тэр хүртэл бидрийг зүгээр өөртөө одоо та нарт л хэрэгтэй гэж одоо бид нар зэрэг бүдүүлгээр л үзэж байгаа бах. Одоогор бол бидэрт бол ямар ч тийм юуг өгöd потенциал байхгүй гэж үзэж байгаа бах л та. Тэгэл та нар бэлэн болоог учраас та нар зүгээр л байж ийг л. Харин та нар хинч юу ч зүгээр амтдаг гэж үзчихэж магадгүй гэж бодож. Зүгээр л бодлын үүслийн тал дээр болохоор би нэг юм сүүлийн үед одоо яг шинжлэх ухаанч байх гэж хичээж л байдаг л да нөө сэтгэл судлаач хүний үед. Тэгээд сүнс гэж юм бол байгаа гэдэгт бол итгэдэг болоод байгаа. Ерөөсө тэрэнд бол яг багасаа л нэг тийм тэр талд дэлгэтэй байсан. Тэгээд сүүлийн үед бол бүр ер нь нэлээд тийш явж байна. Чиний сүнс ч гэсэн чамааг байгаа гэдэгт бас итгэж байгаа гэж аах тийм. Ер нь сүнс бид нар сүнстэй хэсэл бид нар баг биетэй сүнс гэж яриа ш. Дээр санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд psychology гэдэг сэтгэл судлал гэдэг үг чи өөрөө яг psyche гэдэг чинь одоо яг уг гаруулна ингээд сүнс гэдэг уг гаруултай. Тэгээд яг сүлд өөрчлөх гэсэн ч гэсэн нөгөө хитрхи газар авсан болохоор өөрчлөгдөхгүй. Тэгээд явсараад одоо сая нөгөө сэтгэл зүйч подкастын 12 дахь дугаар дээр ингээд нэг ховс засалж хүнтэй ярьж байгаа. Гол нь зөвхөн ховсын тухай л ярих гэсэн. Гэтэл ховс ч өөрөө сэтгэл судлал дотроо бас хүлээн зөвшөөрөхгүй юм аягүй ихтэй байдаг байхгүй. Наачудаас яг заслын сайн арга биш гэдэг ч юм уу. За. Гэтэл тэр ихч болохоор бүр ингээд spiritual hypnotherapist. Одоо бүр сүнслэг ховсын засалж. За тэгээд ягаад би нөгөө ховсын төвчин урах гэж бүр ингээ айгүй их тийм бодлсон байхгүй. Яг нөгөө юм солиотой худалч нөхдүүд өвөрчтөө өсөлж юм хүн. Тэгээ яг нөгөө сэтгэл судлалын үндэсний төвийн үүр цайх, захирал үүр цайх их чинь одоо тэр хүнээ зөвлөсөн байхгүй. Одоо мега гэдэг энэ хүн байгаа энтэй чи яриад үзгээд. Тэр чинь гарцсан юм уу? Гарцсан байгаа. Саасч ийдсэн ээ. Тэгсэн чинь одоо ингээд ховсоор болохоор ингэдэг байхгүй. Бидний мартагдсан юм ингээд буцаагаад тэг ингээд өнгөрсөн мартсан дурсамжуудыг сэргээж болдог. Тэр бол угаасаа далд ухамсарыг одоо ингээд намайг ингээд миний хүүхд насны травмаар явуулж байгаа байхгүй. Яг би дараа нь орж байгаа. Тэнгүүд би ингээд багад амьдарч исэн байшингийнхаа ингээд таазны ихээ, хөшигний ихээ мэ бүгдийг ингээд санаж байгаа байхгүй. Тэр татаа бүгдийг хараад байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд тэрнээс цаашаа явахаар ингээд өмнөх төрөл рүү ер нь бол орох боломжтой гэж подкаст нэр ярьж байгаа байхгүй. Вау. Тэг би what? Одоо яг төрний жибдгээр ярьдаг шиг одоо нэг генер ингэж одоо бид нэр ингээл одоо өвгийнхаа амар ч юм уу аавынхаа хүмүүсч юм ингээл энэ гений мэдээлэлд авцсан биз дээ. Энэ шиг ингээд ойд дурсамжууд байх боломжтой гэж бодож болох боловч тэр нь бүр ингээд удмын чинь биш. Бүр өөр өмнөх төрлийн чинь мэдээлэл. Одоо өөр сүнсний чинь өмнөх биенийг тийм болоо явчих. Тэгээд ингээд бидний ингээд хоорондоо явж идэг. Тэгэхээр ингээд яг энэ үнэн хэрэг үнэн бол сэтгэл судлал гэдэг нь өөр амар утгагүй шинжилх юм болчих жоох. Айгүй хэрэггүй юм өнгөцгөн болчих жоохгүй. Тэгэхээр яг надад бол анзаарчихснаар би одоогор нэг удаа явж үзсэн байгаа. Тэг яг тэр өмнөх насны амьдрал гэдэг байгаа. Яг үнэхээр кино шиг юмр бол орж үзсэн. Одоо яг 1500-аад оны ингээд би амьдралаар амьдраад байгаа байхгүй. Тэгээ би яг чи тэр ховсонд нь ороод оо. Тий. Тэгээ миний хаана тэр мэдхгүй Монголтой нэлээд ойрхон баг шиг байсан нэг юм Монгол дээл биш байгаа. Тэгсэр нэг юм хээтэд яг юм арьсан гутал мотлоод ийм эзгүй юм сартаа тал дээр байж үзсэн. Тэгээ яг миний нөгөө юм одоо яг энэ насан дээр байгаад байгаа юм зарим одоо сэтгэл зүйн асуудал би өөрөө сэтгэл зүйч штэ. Тэгээ ингээд зөндөө удаа анализ хийсэн өөрөө сэтгэл зүйч дээрж явж үзсэн. Тэгээ яг зарим асуудлууд үнэхээр ингээд шийдэгдэхгүй байгаа байхгүй. Тэр сүнсний асуудал байгаа. Тэнгүүд яг тийм яг ягаад мега гişтэр би хандахаар шийдсэн бэ гэвэл ингээд үнэхээр тэр цаана боломж байна уугүй юу гэдгийг харж үзэхийн тулд. Тэнгүүд яг энэ мэдхгүй бодол яг би өөрөө өмнө ховсыг жоохон оролддог байсан хүн яг бодол дагаад байна уу гэдэг бодол байдیں۔ Тэгээ би яг олон удаа хийж үзчихэд яг энэ үнэхээр бодол дагаагүй гэдэг одоо баталгаатай болсныхаа дараа хүмүүст бол ярил зүгээр гэж бодоод байгаа. Тэгтээ бас л кино шиг юм. Яг үнэхээр миний бие ингэж яг ингээд өмнөх насны дурсамж руу ингээд орох гэдэг ингэүүд
би жижигнээд ингээд би өөрөө яг ямар ч контролгүйгээр хийгээд байгаа юм бол зөндөө. Тэгээд тэр доторхыг би ерөөсөө зохиохгүй бүгд маш авцалтаатай. Тэр хүн одоо яг ямар үйл хөдлөл үг хэл яаж хийх вэ тэрийг? Тэр хүний хийж байгаа нь болохоор ердийн нөгөө хувцтай айгу адилхан ингээд эхлээд тайвшруулдаг. За одоо ингээд бие чангалъя. За нэг зэгийг харъя. Тэгээд тайвшраарай. Тэнгүүтээ яг процессууд нь болохоор яг ингээд нөгөө тэр болохоор Brain Waves гэдэг хүний тэр судалгааныг одоо анх уншаад яг тэр тал руу орсон. Одоо Японд доктор байж байгаа сэтгэл зүйч юм баггүй. Гэхдээ энийг бас сэтгэл засал гэж хэлэхгүй байгаа. Ягаад гэвэл сэтгэл засалч өөр байхгүй. Одоо яг шинжлэх ухаанаар бол бид нэр өмнөх төрөл гэж юм нотлог болохоор ийм ярих нь буруу гэд. Тийм болохоор ховц засал гэж явж байгаа байхгүй. Би бол яг одоо энэ амьдралд ингээд зарим гай болоод байгаа үйл явдлууд нь би өөрөө зөндөө анализ хийгээд зөндөө би өөр дээр ажилласан байхгүй. Тэгэхээр зарим юм үнэхээр зарч болохгүй байдаг. Тэнгүүд би яг тэр яг үнэхээр миний одоо бодол худлаа төсөөлөл биш байсан бол би яг нэг тэр тал дээр яг нэг юм намайг харааж исэн. Тэгээд яасан гэсэн чинь би тэр яг нөгөө хүн ингээд ийм сүнс ингээд өөрөөр амьдрал дамжаад өөрөөр юм сураад явдаг гэдгийг бол яг тэрийг бол тэр одоо туршлагын араас л үнэхээр итгэсэн. Яг тэр үедээ би бүр одоогоос хамаагүй карма тийм одоо арчаагүй санагцсан өөртөө яг тэр үеийн хүн. Тийм үү. Одоо бол чи хөгжсөн байгаа гэж үү? Тийм одоо би яг дөнгөж 25 настай залуу хүн ч гэсэн зөв би бүр ухамсарын хувьд тийм сүнс ухамсарын хувьд бүр амар дүрэн мэдрэгддэг байгаа байхгүй. Яг тэр би тэр үед ингээд юм айгу тийм одоо хаан ордонд ийм айгу чухал ажил хийдэг. Дандаа ингээд ажил руугаа яарад идэх хүн байгаа байхгүй. Дандаа л ингээд яг юм бушуухан тэр хараад тэр авгаа намайг хараагаад байж хад ч гэсэн би ингээд морин дээр мордоод ингээд явах гээд байх. Тэр ингээд зам тосч ирээд намайг харааж исэн байхгүй тэр юмгээ. Тэгээд яагаад тэгсэн юм бэ гэдэг тэнгууд яг төсөөллөөрөө би ингээд буцаж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд нэг юм нар тусцсан 1500 оны үед ингээд нартай цонхтой болон байшин баймааргүй л санагдаад байгаа. Мэдгүй би тэр архитектурын төвийг мэдгүй байна. Тэнгууд ямар ч байсан нар тусцсан байшинд ингээд миний хажууд нэг хөөрхөн эмэгтэй тавьчих байгаа байхгүй. Тэгээд би бас л ингээд бид хоёр ингээд бидээ хайртай тийм амаргийн харилцаатай юм шиг байна. Тэгээд би зүгээр босол хувцас өмсөөл ажилдаа ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр үед тэр эмэгтэй хүн ингээд одоо амнаас нь аюул учирж байгааг би мэдсэн ч гэсэн яг одоо бодохоор яг арчаагүй санагц ингээд би бол хизээч хайртай хүмүүсээ тийм аюулд орхихгүй байхгүй. Яг одоо би бүр хайртай хүнийхээ амнаас нь бол бүр амар ингээд хит over protective хамгаалдаг за. Тэгсэрний тэр үед би зүгээр л окей I don't care. Уусаа юмд амар тийм нэг юм тоодгүй томжирг хүмүүс байдаг шүү дээ. Амар тийм хүн байсан. За аюуллаг тушаалтай ярнэ. Тэрийг зүгээр ингээ хаяа явчих واخхой. Тэгээд явж тэр юу нь болохоор эмгэн болохоор тэр охины одоо эмийн байсан болж таарж байгаа واخхой. Тэгээд надад найдажсэн би охиныг хаяа явцсан. Тэгээд тийм бослоос болоод одоо хүний амьд тэр насанд одоо яг энэ гэхдээ яг зүгээр миний хэрвээ төсөөлөл байж боломжтой гэдгийг би бас сонсогчдод хэлмээр байна. Зүгээр л дээ миний төсөөлөл. Тэнгүүд би тэр наснаас угаасаа миний сурах хэрэгтэй байсан ганц юм бол зүгээр л энэрх хайрлах сэтгэл гэдгийг сурсан. Тэгээ би яг одоо энэ амьдралтаа яг тийм маржийнхэн дүүрэн байхгүй яг хүмүүсийн ингээд сэтгэл зүйдээр ажиллана. Тэгээ хэрвээ манай хүн үнэхээр ингээд өөдлөхгүй тийм байгаа үед надад ингээд бүр амар өөртөө ингээд урам хугарах тийм амар гуниглах тийм мэдрэмж төрдөг байхгүй. Тэгээ би яг дэлгэрэнгүй яриаггүй ч гэсэн энэ бол үнэхээр шарус босмор. Үзүүлэлт тэр ихчдэр хүүхд насны травмагаа ярьсан чинь уул нь яг тэр травманы үеэр би цочрол айдас мэцэг амар мэдэрч ирсэн байхгүй. Ямар мэдрэмж төрж ирсэн надад зүгээр л маш их гониг төрсөн. Тэгэл тэрнээс хөнгөд тэр өмнөх насны амьдралын тэр яг тэр өмнөх насны тэр хүнийг яаж үхснэг шат харуулсан. Яг яаж үхсэн гэсэн чинь зүгээр тал дээр ингээд цээжиндээ жад золгоц ирж байгаа байхгүй. Салхилаа үзүүлэл та. Бата. Тэгээд яасан гэсэн чинь нэг тийм хүн үхэхээр ингэж айгуу тийм хорогдсон шүү дээ. Азар тэрний чаваас өрөвдөлтөй хүн ч гэсэн ингээд юу байхгүй. Үхэхтэй чаваас үнэхээр юм хов хоосон байсан. Яг тийм харамсах юм байхгүй зүгээр яваад гцэн. Арай нас агцсан байгаад байгаа нэг 40 50 юм шиг байна. Тэгээд цээжиндээ жад золгоцсон ирж байгаа тал дээр. Тэгэл яагаад тэгж ихгүй нэг мэдэрсэн гэсэн чи яг тэр нөгөө эмхтэй хүний тэр нөгөө нэг алагддаг охины царайг төсөөлгээл тэгсэн чи шууд миний яг ингээд би ховстуулсан миний бие мэдэг байгаа шүү дээ. Миний ингээд шууд хоёр нүднээс ингээд нулимс урссан шүү дээ. Би яг тэр охины царайг хараад зүгээр яг ингээд тэр хүн ичнээн тийм мэдрэмжгүй тийм сэтгэл хөдлөлийн байж байгаа. Сэтгэл хөдлөлийн мэдрэмжгүй байсан ч гэсэн яг тэр охин бол яг тэр охиныг ингэж өхөөсөндөө өөрөө бас айгүй гимшдэг тийм мэдрэмжтэй юм сүнсний мэдээлэлтэй юм шиг байна. Тэгэд эхлээд хөтчихэж байгаа олуулна сүнслэг. За тэгээд тэр нөө ер нь дурсан зураг авч авах. Туслана яг надад л тэр одоо надад ингээд сүнсний хувьд ингээд 18 хөтөж байна гэж байгаа байхгүй тэр орж ирсэн хөтөж. Тэгээд амар марцсан баг за тэр хөтөж. Тэгээд юм зүр жоок хийгээд идэг за тэр нэг юм өвгөн орж ирсэн байхгүй. Тэр тэгтээ айгу сонь сагдаад байгаа яг анхандаа би ингээд яг төсөөлөд байгаа юм бодолд байгаа даа сагдсан. Тэгтээ яг миний бие мий чамаас өөр тустай оюун ухаан байгаа юм шиг байна. Тийм миний бие мий татуулзаад тэгээд яг тэр нөгөө багын байшингийн тэр хэмээ бүгдийн санаад эхлэнгүүтээ би яг this is real гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь яагаад тэр нөгөө хүүхд насны дурсамжийг бодоход надад тэр цочрол айдас мэдрэгдэх хэрэгтэй байдлахгүй нэг мэдрэгдсэн бэ гэхээр
яг өмнөх насанд хийсэн тэр нөгөө нэг амар гонигтай явдал. Хичнээн тэр залуу одоо тэр мэдрэмж одоо хоосон дутуутай тэгээ. Одоо яг зарим мэдрэмж нь үнэхээр байдгүй хүн байсан байхгүй тэр юм чинь. Тэнгүүд яагаад тэгж гунигалсан бэ? Надад гуниг мэдрэгдэн бэ гэхээр өмнөх наснаас одоо сурах байсан бол чи бусдыг инэрч хайрлаагүй дээ л ийм гунигтай мэдрэмжийг мэдэрсэн гэдэг тийм зүйл. Тэгээ бүр ингээ хачин заа подкаст дээр тэр их би бүр яг энэ их ч одоо солиотой юу бас үнэхээр яг real сайн уу одоо тэ эрүүл ухаантай байна уу гэдгийг ингээд шалгамаар санагдаад байсан л да ингээ ярьж хахад. За. Тэгсэн чинь ингэж ярьж байгаа. Нэг хүн болохоор ингээд өштэй яадаг вэ? Ямар ч гэсэн өмнөх төрөлдөө ингээд одоо насныхаа таньдаг. За энэ дараа нь бас яг сэтгэл зүйчийн нөгөө Discord-ын сервер дээр байж хаад зарим оюутнуудад тэр төстэй юм яриад хань сонсон чи тэр хүний ингээд одоо хүмүүлийн ухааны сургуульд багш байж л те. За. Тэгээд номыг уншсан чинь тэр нөгөө хүмүүсийн номыг уншсан чинь ингээд их чин байнга дүүгээ зодоод байдаг гэж аахгүй юу? Аа. Тэгээд яг хиний талаар яриад байгааг ойлгохгүй байна. Тэгэж өөр нэг номон дээрээс нэг жишээ нь болохоор байнга зодоод байдаг. Тэгээд тэр хүүхдийг ингээд ховст оруулаад яасан чинь тэр их чин ингээд өмнө наснда айгу хэцүү байдалд байхад нь тэр хүн туслаг хаяа явцсан. Тэгтээ хүчинтүүлж яхад нь. Тэмэгтэй дүүн нэмэгтэй юм уу? Дүүн эрэхтэй. Тэгээд эн чи юу болоод нэгэд яаж үтсэн чинь тэр их чинь болохоор ингээд яг би тэгээ тим юм яриад хахаар ингээд юу яриад байгаа юм бэ одоо тий. Одоо би өмнөх насндаа байхаар адилхан царайтай байж юм яаж таних юм царай нөөр гэтээ таньдаг гэж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг за энэ ч та арай л нэг хотлоо олчихоо даа гэж жоохон гайхчихсэн тэгсэн чинь би өөрөө яг намайг ингэсэн байхгүй тэр нөгөө нэг одоо гунигалдаг охин ба штэ тий халуулцдаг. За энэ охин одоо чиний амьдралд байгаа юу гэж асуусан байхгүй. Тэгээ би ингээд бодсон чинь угаасаа ямар ч тийм хин нэг байгамж санагдахгүйсэн байхгүй. Тэгээ би байхгүй нэг ялсан. Тэгсэн чинь дараа нь одоо би нөгөө тэр өмнөх төрөлд амар тийм мэдрэмж дутуу хүмүүс байгаад байгаа шүү дээ. Зарим мэдрэмж тийм мөрөөдөх мэдрэмж байдаггүй хүн. Айгу тийм сонио хоосон. Тэгсэн чинь ягаад энэ хүн юм болцсон бэ гэж бодсон чинь яг шууд ингээд дараагийн дүр зур фүф гэж орчиж байгаа байхгүй. Тэгээд яг тэр их жоохон шилжүүлэхтэй нэг тийм техник ашиглаад байсан л да. Аа. Тэгээд би ингээд хүүхэд байхдаа зүгээр ингээд нүрээ дарчаад уйлаад байгаа амар чанга ингээд тусламжгүй байгаа. Тэгээд надаас холдоодог гэсэн шиг ингээд амар уйлаад тэг ингээ ээж нь ингээ тэр цаана ингээ хүнтэй ингээ зодолтоод байгаа юм уу яагаад байгаа ингээ нэг юм амар хэцүү орчинд өссөн. Тэгэл гэрээр нь ингээ өөр өчнөө хүмүүс орж гарч идэг тийм ингээ уйлаа л өгдөг. Тэг ингээ намайг ингээ тэрвэрж аваад аргаддаг. Тэгсэн хэрнээ тэгэл ингээл тийм амар хүчрхийл донд өсгцэн болохоор тэр хүүхэд ингээ тэр хүн ингээ тийм сэтгэл хөдлөлгүй өссөн байгаа байхгүй амьдралдаа. Тэгээд ээж чинь царай ямар хүн байна гэж асуусан чинь ерөөсө Монгол биш юм шиг за ийм олбор шаарддаг үстэй. Тэгээд нүд нь ингээ тийм жоохон ийм бор цайвар дуу бор өнгийн нүдтэй хүн байсан. Тэгээд шал өөр царайтай хүн байгаа хэрнээ би шууд тэр хүнийг таньсан заа. Тэр манай бага ангийн багш байсан за. Зөв би яг алтаа багш мөн байж тэгэл бодсон. Бүр яг хүмүүс санагдсан. Тэгээд алтаа багш бүр ялангуяа намайг ингэж тэгж аягүй хөтөм зодддаг ой ухааны хомсдолтой энэ гэж аягүй үгэлээр ингэж загинж магиндаг хүн байсан байхгүй. Амар сонио ингэдэг бага ангийн багшийнхаа хүүхэд нь байсан юм. Тэг өмнөх төрөлдөө тийм болж таарад байхгүй. Хэрвээ тэр төсөөлөл биш яг үнэхээр бодит сүнсний мэдээлэл бол тэнгүүд хэрвээ одоо хүүхд болгонд нэг тийм мэдрэмж өгдөж бага ангийн багшаа нэг тийм ээж чим шиг нэг тийм аль аль нь одоо хүчтэй тийм ээжийн дүр байгаад эмэгтэй дүр байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд би тийм мэдрэмжээр одоо яг ээж шиг санагддаг байсан байхгүй багш. Тэг би яг тийм мэдрэмжээр л гэж боддог. Тэрийг бол хизээч тэгж гайхаж лавлаж үзэж байгаагүй. Надад л нэг тийм ээж шиг санагддаг байсан. Багш тийм үү. Манай багш мохон зодоо шахаад байсан. Намайг ч гэсэн амар зоддог байсан ч гэсэн нэг тийм ээжтэй төстэй юм санагддаг байсан байхгүй. Тэгээ би яг тэрийг гайхдаг байж байгаа. Тэгээ бодсон чинь манай ээжийг алтан цэцэг гэдэг одоо энэ төрлийн ээжийг тэр багшийг алтан цэцэг гэдэг нэг тийм бүх юм ингээд амар юм авцалтаатай байгаад байгаа байхгүй. Сайн юм те. Би тэр хүн дээр бас үзүүлмээр байсан. Хойлоо үзүүлээ л да. Төсөрх болов. Болов ойрын цаг 3 дугаар сар урд насаа асуучмаар байна. Тэр хүн болохоор одоо ингээд нөгөө тий сэтгэл зүйчийн ажиллаж айгу тийм ядраадаг байхгүй хүнийг эцээдэг байхгүй. Мань ч гэсэн бүр амар ядардаг. Тэнгүүд ихч болохоор айгу цөөхөн хүн авдаг алуулах. Тэгээд нөгөө 3 сар гарч ижил ихний цаг. Яриад өччих. 3 сар уусах болох юм чинь захиалч. Хойлоо нэг ороод урд насаа асуучих. Би бас ингээд 3 сар гаргаж авах байсан. Тэгсэн чинь би нөгөө юуны төлөө 18 гайттай хүн байлаа. Тэгсэн чинь ингээд нөгөө шууд ингээд ийм далд юм шиг ийм нөлөөгөөр ингээд төрөх жирэмсэн байсан хүн ингээл төрж мөрвөл ингээд цаг нь хойшлогдоол ингээл явсараад би ороод ирсэн гэж байгаа яг чагсаалтан дээр нь. Тэгээд их чаг нөгөө хөтчтэй нь уулзсны дараа ингээд энэ таны хийсэн эргүү та ингэж наашлуулсан уу гэдэг. Их ч угаасаа эхлэхээс өмнө чинь хөтчүүд чинь сайн ажиллаад байгаа юм шүү энэ хошигноод байсан байхгүй. За. Яг яран дундаа ингээд тэр хүнээс асуусан чинь үгүй энэ хэдийн л хийж байгаа хэрэг гээд. Нөгөө хэд нь яг харагдахгүй байгаа хэрнээ тэр хэд нь бид нарыг харж байгаа гэдгийг мэдээд байгаа байхгүй тэр дотор. Сайн юм. Чи саяны түүхийг яг нөгөө ихч ярьж өгсөн юм уу? Яаж мэдсэн чи? Ямар түүхийг? Саяын. Үгүй ингэдэг байхгүй. Мань ч ингээд өөрөө угаасаа ховс гэж үзчихсэн өмнө нь. Тэнгүүд ингэдэг байхгүй. Эхлээд би ингээд ертөнцийг зохиодог заяа дотроо. За ингээд тэнд мод байна, тийм байшин байна төсөөл гээд. Тэгээ би ингээд нөгөө хяналтаа өмнө босс энэ подкаст дээр ярьжсэн л битээ сонсоор.
Тэнгүүд нэг удаа хяналтаа алдчихсан байхгүй. Тэг би зохиогоо болцсон байхгүй. Өөрөө зохиогдоод байсан гэдэг. Тэг өөрөө зохиогдоод тэг ингээ миний ингээд юунаас ингээ гарсан юм уу. Тэгсэр нэ яагаад тэр нэг ингэж итгэж үнэмшсэн гэхээр бүх юм нь бүр төгс авцалтаатай. Ямар ч тийм логик. Одоо бид нэр ингээд имийг зохиохоор ингээ амар алдаатай байдаг штэ тий. Одоо ингээд ийм маш олон талаас нь бодож үзчихэж ингээд алдаагүй логикийн зөрчлөлгүй зохиол үүсдэг штэ. Мэдээлэл орж ир хагдаад ирсэн юм уу тий. Тэгэнгүүт яг тэгэд ороод ирэхлээр угаасаа яг ийм бид хоёрт бас тэх юм байна тий. Даалд ухамсарын тал юм болчих. Тэг нь ер нь бол тэг нь. Тэгээд за зүгээр л яг нэг юм бодохгүйгээр зүр үзье тий. Тэгээд өөр чам над нэг зүм байд. Чам зүм байгаа урд наснда тийм хүн байсан юм шиг санагдав. Би надад санагдаад байдаг шүү дээ. Би дараа нь үзүүлсэн дараа ер нь зөрүүлээд үзье заяа. Би ингээд урд наснда заяа гараараа юм хийдэг заяа. Тэгээд нэг им заяа, им тан ман өвс ингээд нийлүүлж хагаад им хийдэг заяа. Тэгснэ лам заяа. Тэгээд хүн амтны нуруу мууруу гар хөлмөл барьж мэрдэг заяа. Барэ мэрэ хийдэг. Нэг мааран ботож маягийн лам байсан гэж айгүйх тийм нэг юм дотроос нэг тийм яагаад идэв шүү дээ. Сүн совин төрөөд идэв. Би яг урд наснда нэг юм лам тэгснэ нэг им домом хийдэг, нэг юм мааран лам мам нэг тиймэрхүү юм байсан юм байна да. Амар их бодогдсон шүү дээ. Үгүй мэдээлэл орж ирээд юм санагдсан шүү дээ. Таах нь уу тий? Сонирхолтой л тийм. Тэгэл энэ подкастыг битээ үзүүлээрэй гэж. Бодохоор одоо яг нэг юм бид нар чи бүгд яг сүнс байгаа даа сте. Тэр эмгийн миний одоо 500 жилийн дараах амьдрал тэгсэн чи ингэсэн байсан нэрээ. Зүгээр ингээд санагдаад байгаа нь болохоор тэрнээс хойш би дахиад зөндөө төрөл авсан ч гэсэн тэр төрлүүд нь ингээд ягаад ч юм ингээд тэр хараалыг зүгээр ингээд нам хаачаад байгаадсан байхгүй. Гэхдээ энэ хараал гэдэг үг айгуу тийм сонин даалтын ойлголт. Энэ зүгээр миний хойно ингээд амар том ингээд зангидаас гаргацсан байгаа байхгүй юм. Зангилаа юм сони энергийн зангилаа байгаад байгаа байхгүй мэдрэгдээд байгаа байхгүй тэр нь. Тэг яг тэр зангилааг үүсгэсэн. Тэгээд тэр эмгэн болохоор ер нь ийм сонин юм хүн юм бэлээ л да айгуу тийм мэдлэгтэй амар их тийм хүний мэдэх хэсгээ мэддэг. Тэгсэр тэрийг системтэй мэдэхгүй учраас амар тийм хачин хараал хийцэн за. Тэр нь ингээд тухайн хүнээ биш ингээд дараа төрөл рүү нэг хамт яваад өгсөн тийм сони мэдсэн байгаа байхгүй. Хоёр сүнсний ертөнд байдаг итгэдэг үү? Ер нь бол энэ туршлагаас өмнө бол итгэдэг байсан угаасаа л. Тэгэхээр би ингэж бодсон шүү дээ. Энд чинь тэгэл хэдүүлээ сүнсний ертөнцтэй подкаст хийгээсэн. Би сүнсний ертөнцтэй хууль байгаах. Үндсөөл. Чад нэг тийм юу аах те. Нэгээ бас багталцаа те. Нэгээ бас алж болохгүй бах. Бас цаазаар авч мавдагч байж магадгүй. Мэдхгүй одоо хуйлтай л бах. Нэгээ хүчнэтж болохгүй бах. Тэгэхээр яг энэ ертөнцид ч амар хитрхи хийсвэр юм хэдүүлээ яриад те. За тийм ээ тийм. Тийм тэгээд ингэсгээд бас өндөрлөхгүй. Хагаргийн сүнстэй болов? Өдрөж биш. За сони ярьсан юмыг манай сонсогчдод бас яг бас зүгээр миний төсөөлж байж магадгүй гэдэг юугаар айгу хүчтэй орсноос болоод тийм төсөөлөл байсан ч гэж даалд ухамсарч байгаас амарлаа шүү дээ. Тим талаас нь бас бодож үзээрэй. Тэгээд сүнс байдаг ч гэж магадгүй гэдэг талаас нь бодож үзэл зүгээр хаа. Харин ариун сүнсний нэр юмнаас. Тийм тэгэл. За сүнслэг орших уу. За бас хаасаагүй авах уу. Тэгээд гол нь нөгөө өөрсдийнхөө юуг те гой хүчтэй сүнсийг хүчтэй гэх юм уу одоо тийм байх талын юу одоо юу гэдэг өөрсдөө тэр хүчээ хадгалаараа те хин нэгэнд одоо тэр хүчээ аваачиж өгөөл те одоо за та миний амьдралыг шийдчих гэдэг ч юм уу те тийм залуучууд маань одоо нэг тэхгүй байлгүй те тэгээд одоо юу гэдэг нь өөрсдийнхөө тэр яг одоо өгөгдсөн тэр чадамж те тэр потенциалыг өөрсдөө нээгэл тэгээд тэрнийхээ одоо орон зайг өөрсдөө эзлээд одоо өөрсдийнхээ хувь зайг эзэн болох асуудал баг л та тий. Тэгэл яг гоо тэр дунд янз бүрийн юмнууд байгаа бах тий. Яг эцээцд бол зүгээр л яг л энэ амьдралтаа одоо юу хийж бүтээж чадгаар байна тий. Тэр юугаа гоё хийгээл тэгэл. Тэгэл явж жахт одоо нэг амар янз бүрийн шашин машинс нэг амар зөрчилдөд байхгүй илгүй. Нэг амар автаад байхгүй илгүй тий. Ер нь зүгээр яг нэг л ямиг баттай хэлж чадна. Яг тэр зүйлээс ч бай өөрийнхөө амьдралаас ч бай. Яг ялангуяа тэр туршлагаас бол бүр маш тод олж мэдсэн. Ерөөсө өвлийн үр is real. Ерөөсө байдаг. Өвлийн үр бол заавал хэрэгж ирнэ. Ямар нэгэн байдлаар. Түндэ харсан шүү дээ. Хүмүүсийн үйл үр ирдэг юм билээ. Яа их шахагт. За тэгээд сайн үйл хийцгээе манайхаа. Битгий сонс сүүл рүү бүр амар тийм ингээ гэгээрээд хэдүүлээ зөр ингээ дуусаа шахах. Энийг тийм нэг тусдаа зөвхөн яг цөөхөн хүмүүс л хөргөдөг тийм болгоо тий. Энэ дугаарыг. Энийг устгах. За баярлалаа залуусаа битгий сонс подкаст
Баялаа. Өнөөдөр 2 дугаар бичлээ тэгээд бас гоё л шүү дээ. Бадралын бүр 3 дахь подкаст аа. Тийм шүү дээ. Өнөөдөр чи сэтгэл зүйч хийсэн да. Тийм тэгээд үйлдвэрлэлээр тэгээд манайха subscribe дараараа тэгээд энэ дугаар дээр бас те санагт гоё одоо асуултууд тэр юу гэдэг бас бодлоодоо суулцараа комент дээр бичээрэй. Тэгээд эх дугаар дээр бид гур яг зочингүй дугаар дээр яг ямар асуултанд хариулаасаа гэж хүсэж чинь ямар сэдвээр яриасаа гэж хүсэж чинь тэрийг комментэн дээр бичээрэй. Тороол асуултууд бити явуулаарай. Хэдүүлээ чи бас уул нэг асуулт энэ төр харах гэдэг л хальт харч юм. За одоо өнгөрсөн. Өнгөрсөн. За баярлалаа залуусаа. Битгий сонс подкаст байла удахгүй уулзцгаая. 139 дугаар, бараг 130 ухаа. Олон дугаар.